Яг хэрэг юм нэг сүртэй шуган тарихгүй чимээгүй байгаа одоо бадамж унаа гэдэг байна тий. Тэр хүний одоо юг донж унаа гэд бичсэн л дээ. Схемүүд чинь харагдаж байгаа жишээ. Тухайн үед ердөө хүн сүдэ аж ахуйн сайд гэдэг албан тушаалтай тухайн хүнийг одоо ингээд судлаад нийтлээ бичиж байгаа юм л да. Судлаад бичингүүд тэр хүний одоо нөлөө зангаа гэх юм уу тий. Ус төрд үзүүлж байгаа нөлөөлөл бол асар том байсан. Гэхдээ бүх одоо албан тушаал, бүх одоо хотын томилгоо тий бүх компани газар гэдэг ч юм уу тий газрын одоо тухайн үед чинь одоо маш олон баячууд гинт тодорсон тий за хамгийн наазах нь одоо нөгөө нэг алдарт наранхүү эко констракшн байж болов тий юм даа гэдэг юм маш олон мөнгөтэй хүмүүс тий төрсөн бий болсон хотоос тий их маш өргөн одоо газруудтай лицензтэй тийм скент гинт тий би бас баярхаал ингээд цацаад гэлсэн л. За самсхан өрхөмнө сонсогчдоо Хөгтөнгөр подкаст та бүдтэй хост Think самт байна. За энэ удаагийн дугаараараа зохиолч биш гэж байгаа тий. Яг тэгэхээр аливаа зүйлийг зохиож бичээгүй. За нийтлэлч, сэтгүүлч, за гол тоглогч, суут нууц номуудын автор өнөөдөр та бүдтэй улс төрийн одоо агуулгыг арай илүү new school, арай илүү энгийн талаас нь та бүдтэйгээ ярилцсан. За ингээд дамжиж явахдаа энэ өдрийн урилгыг хүлээж авсныг баярлаад талархлаа. За баярлалаа. Өдрийн мэнд хүргье. За өдрийн мэнд. За хоёулаа шууд ихний асуултаараа. Ерөнхийдөө манай улс төрийн тавцсан бол маш хатуу, нэгт, зодон ихтэй харгис юм талбар байгаа. Тэгээд ард дэргэд бол мөнхийн үзэгчт нь байдаг. Өнөөдрийн улс төрийн тавцсангаас бас хоёулаа өмнө ярилцж байхад нэг гарч явсныг ирэхмээр шууд асуултаа эхэлчихье гэж бодож байна. Мегомбын их болт. За яг хэн байсан те нэгдүгээрт нь тэг яагаад тэр хүн улс төрийн тавцсангаас ямар одоо удирдгчийн асуудалтай болоод юм уу эсвэл гаргасан шийдвэрийн алдаанаас болоод тэр орон зайд өнөөдрийн энэ том орон зайд байр суурь байхгүй болчихоо. Яг тэрнээс өмнө тайлбар хэлэхэд юу л дээ. Одоо тэр хүн яаж гарч явсан гэдгийг одоо үнэлт тодорхойлох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр хэн болчоод одоо хэн учраас тодорхойлох хэрэг нь энд байдгүй гэдэг ч юм уу асуудлууд үүсэх байх л та. Тэгэхээр би яг ерөнхийдөө нөгөө сэтгүүлч нийтлэлч хүний хувьд гол тоглогч гэдэг номондоо одоо Мегомбын их болт гэдэг улс төрчийн харьцам тулсан замнал гаргасан шийдвэрүүд тэндээсээ одоо ямар үр дагаврууд бий болсон гэдгийг ингээд аналитик хийгээд дүн шинжилгээ хийгээд ингээд бичижсэн хүний хувьд л асууж ийн гэж ойлгож байна тийм ээ. Тэгэл байх. За инх болтын хувьд инх болт даргын хувьд бол тийм маш одоо айжуу тайван тулгатай сандлаасаа ховхордгоо тийм имижтэй явж ирсэн. Гэтэл яг унагсан хүн нь бол одоо оюун эрдэнэ те. Яагаад унагсан бэ? Энд одоо ямар процесс өшгөний талд ямар одоо өргөрөнчвөө гэдэг хүмүүс бас сонирхдаг. Тэгээд яг зүгээр олон нийтийн хувьд бол тухайн үед өрнөсөн процессор үнэлээд гээд өнгөрсөн те. Одоо юу гэдгийг нам дотор хоёр талтай одоо зодон өрнөсөн. Одоо 32 33 тий бүлгүүд хоорондоо ингээ юусэн. Тэгээд оюун эрдэнэ бол одоо шударгаас нэгч 60 тэрбумын асуудлыг гаргаж тавьж ирээд ингээд унагсан гэдэг ерөнхийд дүгнэлттэй байдаг болохоос тэрний цаана өрнөж байгаа яг нөгөө улс төрчдийн цаад харьцам бүр цаашлаад одоо зорилго зорилгоо анхны нөгөө яагаад гэдэг шалтгаан хаана юм дээр үүсв тэгээд тэр нь яаж томорч явв гэд ингээд тэрийг ингээд судлаад үзэхээр аюу гой сонирхолтой байдаг байхгүй. Тэгэхээр энэ талаас нь илүү зүгээр тайлбарлал гой сонирхолтой байдгийг сонирхолтой улс төрч нь бас нэг гой ингээд тоглоом жүжиг үзэж байгаа юм шиг тий тайзан дээр өрнөж байгаа явдлыг зүгээр үзэгчийн хувьд биш илүү энэ дээр тэр этюд болгоныхын тайлбартай нь хамт үзүүл илүү гоё сонирхолтой байдаг. Тэгээд тэр утгаараа гоё сонирхож судалсан л та. Тэгээд ингээд үзэнгүүт нөгөө оюун эрдэнэ гэдэг хүний одоо хамгийн анхны одоо юу гэмдэ ялгдтал нь инх болтын одоо ялтаар ирсэн байдаг байхгүй улс төр дээр. Тэр нь гэхдээ бид нар мэдэхгүй. Нэг тийм асуудал биш. Гэхдээ бол яг нөгөө нэг барын цолцыг баг дээр нь гэдэг шиг л тийм байдлаар инх болт мань үнийг дарж авах гэж үзсэн. Тэгвэл нөгөө бүрэн дарж чадаагүй улмаас 2016 онд тэгээд араараа тавиулж байгаа юм л та.
тэр анх хэлсэн зодон хэлсэн те бид нар бол нөгөө процесс өрнөлийг хараад байдаг. Яагаад гэдэг тэр шалтгаан эхэлсэн яг цэг нь хаана байсан бэ? Ер нь бол Монгол Ардын нам 8 онд олонхолоод тэгээ 12 онд цөөнх болсон тийм ээ. Тэгээд ингээд юу гэдэг инх болд намын дарга болоод тэгээд хийсэн хамгийн анхны одоо нам дотроо явуулсан бодлого нь ер нь бол энэ хөрөлсөхийн хөл гарын тастя гэдэг иймэрхүү процесс, иймэрхүү одоо нэг улс төрийн тактик явахгүй юу? Тий, стратеги хэрэгжүүлээд. Тэгээ тэр үедээ мэдээж мөнгөтэй эрх мэдэл хотын намын ороо за орон нут гэдэг ингээ бүгдийг нь ер нь бол батсан байсан тий. Ганцхан одоо нэг зэг дээр л хүч жоохон султаа байсан. Тэрний юу гэхээр нийгмийн ардчил залуучуудын холбоо гэж байсан. Одоо нэр нь өөрчлөгдөд явж байгаа. Нөгөө залуучуудын юм байгууллага байгаа. Нам зэх. Тухайн тэр байгууллага дээр хөрөлсөхийн тал олонх байсан гэсэн үг. Тий одоо тэндээс одоо эрх мэдлээ буцааж өөр дээр төвлөрүүлэх гийг оролцсон гэсэн үг. Тэнгүү тэр дотор бол одоо юу эрдэнэ гээд одоо учрал те энэ хүмүүс маань бүгд байсан. Одоо бацсан бүрлгээл те. Тэгэнгүүт инх болд хөрөлсөхийн одоо ер нь бол ярьсан ярианч хүртэл байдэн шүү дээ. Одоо нууц бичлэг те авьтан байж идэг. Хөрөлсөхийн гар хүлийг одоо тасдах хэрэгтэй. Энэ бол одоо ер нь бол тий ийм Ганбаатар гэдэг нэг залуутай тий Сандуй ирсэн тий Сандуйчийн хотын намыгаа ингээд бас атгацсан байж идэг те. Тэгээд маш их мөнгөтэй эрх мэдэлтэй болоод ирэнгүүт бүхнийг хүчээр шийдэх гээд эхэлж байгаа байхгүй. Одоо ямар нэгэн актер төлөвлөлт юугүйгээр улс төрийн одоо дипломат тийм полиси явахгүйгээр шууд одоо хүч хэрэглэх байдлаар явж шít. Тэр нь алдаа болсон. Өөрөөр хэлбэл залуучууд руугаа шууд буудаад эхэлсэн юм байна те. Хүч түрээд за би ингээ эрх мэдэлтэй би шийдэн штэ гэдэг байдлаар хандаад эхэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нам захигс чинь нэг дор 33 залуу тухайд хөөж гаргасан. Өнөөдрийн улс төрд бас дунд болон дээд түвшин тоглож байгаа. Одоо ерөөсөө бүгд л гараад ирсэн. Тэр залуучууд л ер нь бол гараад ирсэн. Тэгэнгүүт эргээд нөгөө нэг оронд нь тавих гэж үзсэн нөхдүүд нь бол дандаа нөгөө хүн тайж нар буюу элит гэсэн төлөөллүүд тий намтай баяр тэмүүлэн ганц зэргийн тэмүүлэн ч гэдэг юм уу. Нөхдүүдээр ахлуулсан нөхдүүдийг оронд нь тавих юм л процесс явсан л та. Тэгээ чадсан л та хийсэн л те. Нөгөө нөхдүүдийг чи бүгдийн гудамжинд гаргаад тий. Тэгэхээр эндээс шууд подкастн дээр бид нар улс төрийн талаар ингээ яриа явж хахад дүгнэлт тий энэ процессоос бид нар одоо юуг сурч олон нийт юуг ойлгох хэрэгтэй юм бэ? Монголын үе үеийн одоо улс төрийн үнэмлэхүй эрх мэдэлтэй байсан хүмүүсийн энэ нөгөө жижиг алдаа тий хойч рүүгээ одоо буудсан гаргасан алдаанууд нь бас яаж өөрийг нь эргэж чинь 10 жил болохгүй тий нэг декейд болохгүй өөрийг нь эргүүлээд аваа авчихсан байх шүү дээ. Тий. Улс төрийн алхмууд гэдэг юм уу? Ер нь бол улс төрчийн нөгөө нэг юуны нас гэж байгаа тий. Улс төрийн нас гэж байгаа. Тэгээд ингээд харангууд нэг л юм ингээд зүй тогтол харагдаад байдаг байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр мэдээж яг тухайн хүн унах процесс яг одоо эрх мэдлийн одоо төвлөрсөн байгаа цаг дээрээ үе дээрээ гаргаж байгаа шийдвэрүүд нь нөлөөлж идэг. Яг унж байгаа үеийн шийдвэр ямар ч одоо нэмэргүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл өмнө нь заавал тэр одоо уналтынхаа хаан багтаа юу гэж хонхыг алахыг зогцсон байсан л гэсэн үг болох гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд нэгэнт одоо унж байгаа цамхаг бол ямар ч одоо том модоор долгуур юу нэмэргүүл тэгэл нордог ийм л систем байгаад байгаа. Тэгэхээр яг одоо ч нэг улс төрийн аюу олон том онолууд байна шүү дээ тий. Тэгээд тэднийг ингээл бас харж хахад доктортой байх улс төрийн одоо эрх мэдлээ маш доктортойгоор хэрэгжүүлэх улс төрийн одоо эрх мэдлээ хатгалах тий иймд одоо зөндөө олон онол аргууд ингээд юунууд байна. Технологиуд байна. Одоо нууц аргууд ч байна тий. Ингээд тэр бүхнийг хэрэглээд байгаа боловч ашиглаад байгаа боловч Монголын нөхцөлд штэ. Монголын нөхцөл ашиглаад байгаа боловч нөгөөх нь үйлчлэхгүй ажиллахгүй систем ингээд яваад байгаа. Тэгэхээр нөгөө яалтчгүй нэг Монголын улс төр гэдгийг зориуд ингээд тусдаа бас нэг судлаад онол
зүй тогтлын гаргаж ирмээр ирэх ёстой юм шиг санагддаг. Одоо том зураг дээр бидний хамгийн сайн мэддэг Дональд Трамп одоо ингээл бичгнүүлж штэ гарч ирчихэл тий. Joe Biden бүх хэвлэл мэдээллүүд Joe Biden арчилсан намыг дэмжин гэдэгт л Дональд Трамп тэндээс нэг Elon Musk ч гэдэг юм уу хувийн хвшлийн хэдэн компаниудын одоо захирлуудын нөлөөтэйгээр ингээл гараад ирж байна сая сонгуулиар. Тэнгүүд тэрний тоглоомын дүрм өөр байгаад байдаг. За Оросын анх бол бүр өөр. За хятадын улс төрийнхийг бол бид нар мэдэхгүй тэр дотоод одоо цаанаа юу болж байгааг бид нар мэдэхгүй. Монголын холонгоо таны хэлж байгаа санаагаар их мэдлэлтэй байх үедээ хэн байна? Одоо жишээлбэл хаан байх үедээ ямар нэгэн хойч үерүүгээ ч юм уу бусдад илэггүй шийдвэр гаргаж ирсэн нь л өөрөө цамхаг нурах асуудал болоод ирчихэж байна. Тий, бусдад илэггүй гэхээсээ илүү зөвөр нөгөө нэг холыг харахгүй нь л гэсэн үг л дээ. Жохон ойрын эрх мэдлэлтэй болоод ирэхийн алдаа бол юу вэ гэхээр хит одоо нэг яг тухайн цаг үеийнхээ сэтгэл мэдрэмж эмоц те өөртөө төвлөрсөн би л одоо ерөөсө хаан болчлоо одоо ивчлээ гэдэг байдлаар л асуудал хандаад эхлэхийн л буруу болчих юм л да. Тэгэхгүйгээр одоо юу гэдгийг яг системээр нь явж байгаа улс төр бол айгүй бага байна л гэж. Одоо ингээл хэдүүлээ хоёлаа ингээл юу л нэрлэе л одоо энх хоёр гэдэг л бүх эрх мэдэл тэр үнд төвлөрсөн байдал. Гэтэл яагаад унав? Түүний дараа элбэгдэрч гарч ирлээ те. Элбэгдэрч бас яагаад унав? Энх болд. Гэт за одоо ингээд хөрөлсөх гэд ингээд явж байна. Тэгэхээр тэр процессыг л зүй тогтлыг л аюу сайн бас анзаамаар юм шиг санагддаг. Яг түүхийн давцсанд бид нэр одоо нэг би сая яг нөгөө зүй тогтлыг ойлгох гэдэг талаас нь яриад байна л да. Хэрвээ энэ зүй тогтлыг ойлгочих юм бол тэр хүмүүсийн гаргасан алдаа гэдэг юм уу магадгүй те нийгэмд үзүүлсэн сөрөг зарим шийдвэр үр дүнгуудыг дүгнчих хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол магадгүй ирээдүйдийн нэг давтахгүй байх ч гэдэг юм уу дараагийн улс төрч дараагийн эрх мэдэлтэн бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхтэй бас тэр талаараа бодох төр гэдэг юмуудыг үлдээх хэрэгтэй. Энд хүмүүс чи яг үе өнгөрөөд ингээд ээлжээ халаага өгцөн гэж байгаа боловч түүний сургамж нь бол хуучрахгүй л гэж хэлэх гээд байна л та тий. Тэгэхээр Монголын улс төр одоо жишээл олон нийт залуучууд улс төрийг бодлол ингээд баба муухай гэж хардсан шүү дээ тий. Таны зүгээр хувь хүний зүгээс улс төр эрх мэдэл гэж юу юм бэ? Эрх мэдэл хизээд байсаар ирсэн тэрийг одоо хин нэгэн заавал одоо төлөөлнө тий орлон гүйцэтгэх нь атах нь. Тэгэнгүүт эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа тэр процесс нь уг нь яг хүнд зориулагдж байгаа вэ гэдгийг эхлээд энэ арчлалын систем бол одоо олон нийттэй төлөөллийн арчлал явж байгаа шүү дээ. Гэтэл тэр маань одоо ингээд гуйвал ингээд яваад байна гэдэг чинь өөрөө эрх мэдлийн яг үндсэн нөгөө механизм маань ажиллахгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр л энийг зөв ажилладаг болохын тулд зөв тогтолцоо буюу одоо улс төрийн талаар энэ юуг нь институцийг нь зөв угсрах хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ зөв угсрана гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тэн дээр хүн нэг ямар нэг цаг хугацааны тоглолт хийгээл тодорчдөг тийм дэвжээ биш. Яг одоо нөгөө нэг системээр процессороо ингэж явдаг. Тэрийг л бий болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр нь байхгүй. Одоо нэг популизм хийгээд ч юм уу те эсвэл нэгэн хувийн одоо лифтер өргүүлээл тий сонзгийн сэтгэлээр ч юм уу ингээд маш олон ийм процесс өрнөдийн улс төрийг ингэж ашиглаад байгаа учраас эрх мэдэл яг үнэндээ бол нөгөө нэг үндсэн үүргээ гүйцэтгэхгүй л байна л да. Одоо би чинь бол жирийн одоо дизайнер автай тий энгийн одоо хувцсны технологич ээжтэй эрх зүйч мэрэгчлээ ингээл ээжтэй л хүн байгаа даахгүй. Тэгээ багасаа өсөж одоо сонсож өссөн юм юу гэхээр эрх мэдэл болмоо шунал болмоо тий өвөө юм бол тэгж хэлээд нь штэ. Тэр энгийн олон нийт ард иргэдэд бол эрх мэдлийн талаарх ойлголт яаж хүрээд байна вөхөр одоо миний зүгээр хардж байгаас тарлахгүй. За эрх мэдэлтэй байгаа тэрэггүй наа чи хүний үн чанарыг одоо үгүй болгодог мууг нь гаргаж ирдэг муу зүйл гэж ойлгуулад. За яг бодит байдал дээр хөшин цаана оронготой эрх мэдлийн төлөө бүх нөөц бололцоо хүч чадал за зарим нэг улс төрийн муу арга хэрэгслүүдийг хүртэл ашиглаад тэрний төлөө тэмцэлтэй байна. Тэгэнгүүт эрх мэдэл гэдэг зүйлийн мөн чанарыг одоо залуучдын хүрээнд бас зөв ойлгох хэрэгтэй болов уу гэд би танаас асууад байгаа юм л та. Тий. Юу байгаа штэ. Ер нь яг эрх мэдэл гэдэг чинь өөрөө бол маш их одоо
боломжтой тий. Хүмүүст хэрвээ үнэхээр хүч тий. Тийм маш хүч одоо боломж. Тэрийг үнэхээр зөв хэрэгэлдэг, зөв ашигладаг, бусдын төлөө гэдэг тийм агуулгаар нь үнэхээр ашиглаж чаддаг бол хичнээн сайхан тий. Маш хэрэгтэй, маш тийм одоо хүчтэй боломж байхгүй. Гэтэл тэр боломжууд яагаад буруу хүний гарт ороод буруу хэрэгжүүлээд ингэж явахаар бас юу болдог вэ гэдэг жишээнүүдийг бас бид нар зөндөл хараад ингэж явж байгаа. Тэгэнгүүт яагаад муухай харагдуулаад байна вэ гэдэг чинь өөрөө нэг эргэл нөгөө тогтолцооных нь асуудал байхгүй. Эн чинь өөрөө могоон үүр байгаад байна. Могоон үүр гэдэг одоо тогтолцоогоор яваад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тэнд хэн нэгэн ямар нэгэн хор хэрэглэхгүйгээр тэр эрх мэдэл хүрэх ямар ч болцоо байхгүй. Ийм тогтолцоо яваад байгаа байхгүй. Хэн нэгнийхээ араас утгалахгүйгээр тий. За эсвэл хэн нэг биш юм гэхэд өөрийнхөө хувьд дүр эсгэхгүйгээр тэр эрх мэдэлд хүрэх болцоогүй ийм тогтолцоо яваад байгаа байхгүй. Тэгэхээр л эн чинь нэг улс төрийн одоо юу вэ ойлголтоо зөв байх хэвээр энэ тогтолцоо гэдүүлээ бүх нийтээрээ ингээд ямар ард түмэн байна, ямар удирдагч, тийм удирдагч байна гэдэг чинь ерөөс энийг л хэлээд байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ ойлголт энэ улс төр эрх мэдэл гэдэг юм ойлгоод ингээд юуцсан хүмүүс бол сонголтоо хүртэл ядчил тэр популист нөхдүүдэд өгөхгүй байх ч гэдэг юм уу те. Худлаа ярьж байгаа одоо амлалтаа биелүүлээгүй хүмүүсийг дараагийн ээлжинд хариуцлага, улс төрийн хариуцлага хүлээлгдэг байх тэр чинь тэгээд эргээд нөгөө улс төрийн ой санамжийн тухай асуудал. Өчнөө одоо хотлаа буруу одоо тий годроггүй тийм зүйл хийцэн улс төрч дараагийн сонгуульд ахаа сонгогдоод гараад ирж байна. Энэ бол ерөөсөө маш байх боломжгүй болохгүй зүйл байхгүй юу. Тий тэгтэл энэ нь эргээд нөгөө нэг хүмүүстэй холбоотой нөгөө залуучдын идэх оролцоод эргээл яг холбоотой болж. Тэгэхээр яалтчгүй энэ улс төрийг зөвөр ойлгуулах. Гэхдээ үнэхээр ойлгох сонирхгүй байгаа. Одоо улс төр сонирхдаг гэдэг айгүй олон хүнтэй таардаг би. Тэнгүүд яг вэ хийж явж байгаа ажил нь болоод ингээ явж иж улс төр хамаагүй байж болно. Гэхдээ тэр нь нөгөө нийт энэ бүх орчин юунд нөлөөлж байгаа таны зүгээр сонирхгүй байгаа асуудлаар чинь та тэрийг сонирхгүй байхын ярээр тэнд нэг завшигч те тэнд нэг одоо маш буруу хүн тий тэр таны өмнөөс асуудлыг шийдэд энэ шүү гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь тэр нэг зүй тогтлыг хэрвээ ойлгочих юм бол гаргасан кейсүүд энэ хүмүүс одоо ийм замаар ингэж эрх мэдэлд хүрч байна. Тэгээ эргээд ингэж унсaan гэдэг ойлголтыг ядаж хүмүүс ойлгодог болчих юм бол яг одоо улс төрчдийг танихад маш их хэрэгтэй болж ирнэ тий. За энэ хүн нөгөө улс төрийн онлоор бол тэр аргыг хэрэгжилж штэ. Тий. Одоо нэг улс төрийн хил гэдэг ойлголт руу орж ирээд байна тий. Одоо ерөөчүүд ярьдаг. Хэрвээ чи годомжинд лаад шиглээд явжсэн ч хамаагүй улс төрийн хэрлэнд суралцаа. Улс төрийн хилэнд суралцааг бол эрх мэдэл хинт хуваарлагдахыг чи одоо тэрэнд оролцож чадахгүй. Тэгэхээр тухайн цаг үед чинь Европт ерөөчүүд өөрсдөө ямар нэгэн сонгуулийн саналгүй тий улс төрийн юуг нөлөөлөх хүмүүс байсан ба шүү. Тэгэхэд годомжнаас тэдэд чигсааллыг зохион байгуулаад хаан засаглуудыг 17, 18, 19 дэх зуунуудад Европын хаан засаглуудыг унгаагаал эдийн засаг банк санхүүгийн систем зангидал гараад ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр эрх мэдэл гэдэг зүйлийн мөн чанарыг таньсан ард түмэн өөрөө өнөөдөр ингээд дэлхийд нойрхлоод тогтоогод явж идэг юм байна гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр маа одоо залуучдын нөхцөл байдалд эрх мэдэл би уртаа хийгээд явж байхад эрх мэдлэр яад тий. Эрх мэдлийг судлахгүй бол эрх мэдэлтэй хүн биднээр ингээд оролцоод идэгэл цаг хугацаа тий. Нуруунд дээр нь ясыг нь буталдаг ийм л цаг үе юм байна гэж ойлгоод байгаа. Оролцохгүй байхын хэрээр эргээд хос үлдчихэд шүү дээ. Эргээд нөгөө тэн дээр буруу одоо юу гэдгийг юу цэцгэлэх тийм өрсөл болчиход байна л та. Тэгээд нөгөө улс төрийн амлыг үндэслэгч гэж одоо ерөнхийдөө яриад нөгөө Макиавелли байна шүү дээ. Тэр бол альсан мэдэн шүү дээ. Макиавеллигийн онол гэдэг хүртэл явцсан. Юу вэ гэхээр улс төрийн одоо эрх мэдэл хүрэхийн тулд та ямар ч аргыг хэрэглэж болно. Зүгээр одоо худлаа ярьж болно, улгаа хийж болно тий. Бусдаа одоо юуж болно гэдэг ингээд бүх л юг улс төр бол ерөөсөө тим гэдэг үндсэн суур онол яваад байгаа байхгүй. Могоон чуулганы онол яваад байна шүү дээ. Онол яваад байна. Макиавеллигийн онол гэж өвдсөн бүр тий. Ёс суртахууны ямар ч одоо хэл хязгаар байхгүй энэ дэр та зүгээр эрх мэдэлд хүрэх нь л одоо үр дүн. Тэр түнд юугаар ч хүрч болно гэдэг.
Тэгээ одоо ингээд манай одоо улс төрчдийн кейс жишээн дээр ингээд хараад хахаар яг тэр нөгөө онлуудад ер нь бол ингээд зах цухаас нь бүгдийг ашигласан байгаа байхгүй. Нөгөө эсрэг намуудаа хаглах, бутаргах тий олон хэсэг хуваах нэгдүгээрт нь. За тэгээд жоохон томоохон хүчинтэй хамтарчих тийм ээ. Хамтраад ингээд нэг бэлгоны хэрчим өгөөд тэгээд бэлгоныхаа их хэмжээг өөртөө хуваарлаад гэгдэг ч юм уу. За одоо юу гэдгийг өөр одоо нөгөө манипуляц байна тий. Мэдээллийн одоо мэдээлэл медиа бүгдийг л эргэлж байна ер нь бол тий. Одоо ялангуяа 20 10 хэд оноос хойш өрнж байгаа нарцсан нам манан бүлгэл гэж яриад байгаа тий. Тэр чи одоо хүртэл ингээл ер нь бол нөгөө өрлөөрөө үргэлжлээл нь шүү дээ. Хэлбэр нь л өөр болохоос тий гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ зүй тогтлыг айгүй анзаарахгүй байж ерөөсөө болохгүй болчиход байгаа. Тэгээд энийг яг улс төрийн онол талаасаа бол илүү нэг босныхын дараа задлалд тайлбарладаг. Үйл явдал болоод өнгөрснөхийн дараа юу гэхээр за энэ бол одоо ийм одоо процесс ингэж өрнөсөн. Тэгээд нөхцөл байдал нь ийм байсан. Одоо ийм хүчин зүйл нөлөөсөн гэд ингэж явчихдаг тий. Гэтэл уг нь бол урьдчилж харж анализ дүгнэлт хийж явах тийм бас процесс байх хэрэгтэй. Байгаад байгаа. Өөрөөр хэлбэл за яг ийм одоо юу өрнөх гэж чинь энэ дээр одоо оролцогч талууд нь ийм одоо сонирхолтой хангаад ингэ явж байгаа. Унших хэрэгтэй байхгүй. Тий. Мууч үйсэн нэг таамаглалтай прогноз хийх бүх зайлшгүй шаардлага байна гэж байгаа байхгүй. Тий. Тэгэнгүүт одоогийн нөхцөлд хэн тэр хийж ийнө гэхээр мэдээлэлтэй хүн. Мэдээлэлтэй хүн юм байх юм бэ гэхээр сэтгүүлч байх хэрэгтэй. Тий. Байх боломжтой байгаа л тий. Тэр утгаараа л одоо хоёлаа яриа сууж байгаа гэж ойлгоод байна. Тий. Тэгээ таны хувьд болохоор нөгөө бас анх улс төрийн сэтгүүлчээр гараагаа тий эхэлсэн гэд би ойлгосон. Тэгээд улс төрийн удирдагч та номоо харуулах уу? Гол тоглогч 1 2 3 гэд ингээд ерөөсөө улс төрийн өнөөдөр байгаа улс төрийг автралж байгаа, улс төрийг хөдөлгөж байгаа бүхий л хүмүүсийн талаар яг фактн дээр суурилсан тэрхүү гоё тэр тухайн хүмүүсийн үйлдэлээс мөн чанарыг нь гаргаж ирсэн хинбэ? Хэн болох боломжтой вэ гэдэг бас таамаглалуудыг төвшүүлсэн юм боёо. Одоо номуудыг хийсэн байгаа. Тэгээд энэ дээрээс бас нэг 30000 хувирлээд ерөөс олдохгүй нэгэд байгаа шүү дээ тийм. Тэгэнгუთ яг энэ дээрээс контент нь айгүй гоё юм. Та тэгэхээр энэ номныхоо контентуудаас яг энэ хүмүүст айгүй хүрсэн. Энэ их чухал санаа бас байж болох юм а гэдгийг хуваалцаж болохоор байна. Тий. Яг мэдээлэл яг хэлхийг хүссэн тий. Мэдээлэл одоо ингээд нэг хүний тухай бичнэ гэдэг тухайн хүний талаар мэдээлэл цуглуулад хийсэн гаргасан шийдвэр үйлдэлтэй бүгдийг ингээд цуглуулад үзэхээр ерөөсөө дүр айгүй тодорхой болоод ирдэгтэй. Энэ хүн яг юм бэ гэдэг нь маш тодорхой юм шигдэж болж байгаа. Өөрөөр хэлбэл мэдээллийг зөвхөн энэ хүнийг одоо юу гэдгийг сайн талын мэдээллийн цуглуулаагүй тий. Сөргийн ингээд сөрөг тэгээд дундаж ингээд бүх талын мэдээллийг хоримтлуулж тэгээд ингээд ирэхээр энэ хүн энэ одоо цугласан мэдээлэл дундаас яг нэг дүр гараад ирж байгаа байхгүй. Элбэг дөрж гэж юм бэ, энэ хоёр гэж хийм бэ гэд ингээ гараад ирж байгаа. За энэ хүн ингээ дүр гаргаад ирчихэж байгаа. Дүрийг тодорхойлчихж байгаа. За энэ хүн бол одоо ийм арга залтай, ийм одоо хүсэл сонирхолтой, ийм нөхцөлд ийм шийдвэр гаргадаг. Ийм харилцамтай, зориг мөрөөдөл нь бүр ийм юм байна. Ийм шуналтай юм байна, шунал хүн. Ингээ тодорхойлчихж байгаа. Тэгэнгүүт тэр хүн тодорхойлцсон нэг дүр одоо ингээ үйлдэл хийгээд эхэлж штэ. Үйлдэл хийгээд эхэлнэ. Улс төрийн ямар нэгэн нүүдэл хийж байна. Тэгэнгүүт тэр нүүдлийг нь төрүүлээд унших боломжтой болж байгаа. Та номоо дахин харуулаач. Энэ номон дээр миний тэр юмнууд байгаа гэдэг. Гол тоглогчид маахан хараад байгаа. Залуучуудын заавал унших ёстой ном. Одоо би чинь энэ гол тоглогч нэгийг уншицсан байж байгаа. Тэгээд маахан энэ хараарай. Гол тоглогч 1 2. Тий, одоо гэхдээ нөгөө маш сонирхолтой. Юу байхгүй, худалдаанд байхгүй байгаа тий. Тэгээд тийм одоо боломжтой болчдөг гэсэн үг болж байгаа гэсэн үг тийм. Нөхцөлөө авчлаа тийм. Түүнийг дүржүүлээд ийм нөхцөлд ингэн. За одоо Монголынхаа улс төрийнхөө театр яг зөв. Комеди, трагеди одоо юу юм те тэр мэдгүй нэг ийм театр. За ер нь бол сүүлийн үед комеди л тавгалаад гэж хараад байгаа. Тэгээд тэнд нөгөө дүрээ тавиад. Тэгээд босод дүрүүдийг бас бэлэн болоод бос зүрчин бослох болон гол дүрүүд явж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хүн чинь яг нөгөө босгосон нөгөө дүр
санаа сэтгэл зориг те бүх юмээ аваад тэр рүү орж байгаа шүү дээ. Тий. Бүх нөөцөө тавьж байгаа. Тий. Тэгэнгүүт чинь ингээд хараад уншигдчих байгаа байхгүй. Энэ хүн чинь ийм. Тэгэнгүүт тэн дээр одоо яг энэ ном бичигдээд ингээ уншсан хүмүүс эн чинь одоо бүр 17 онд хэвлэгдсэн ном шүү дээ. Тэгээд уншсан хүмүүс болохоор энэ номон дээр тэрнээс хойш үйл явдлууд гараад байгаа юм тэгээд байгаа байхгүй тий. Яг ингэн гэсэн яг тэрүүгээр нь болоод байгаа ч гэдэг юм уу тий. Би одоо нөгөө Женко Батуудлага эсийг санаж байна л да. 2021 онд уншсан. Тэгэхэд 17 онд бичигдсэн ном. 16 онд юм дээр унтсан байсан. Тэгэхээр энэ нөгөө ном нь 17 онд гарч байгаа боловч нөгөө бичигдээд ингэээс өмнө байсан шүү дээ. Тий. Тэгэхэд илүү том одоо улс төрийн зам нээлттэй байна гэдэг дүгнэлтийг бол хийсэн байсан. Таны магадлал тий. Тэгэл би ч 21 онд уншиж байгаа бүх юм болоод өнгөрцөн дараа уншиж байгаа. Тэгэл вау. Юу болоод байна? Энэ улс төрийн факт суурьтай сэтгэл зүйч хүн сэтгүүлч хүн ингэж улс төрийг тайлдаг байх юм шүү дээ. Гайхчихсан л та бүр. Тий, одоо яг ингээд яг бичигдсэн процесс нь бол одоо юу байхгүй юу? Батлага чинь нөгөө төмөр замын хэрэгээр шалгагдчихсан. Тий. Нөгөө Баянгол руу очиж бит хөмжлээл тий. Хүчүүд хамгаалж ингээд яг тэр процесс явж исэн үед бичигдсэн байхгүй юу? Тэгэнгүүт ингээд бичээд ингээд юуж яах. За энэ нөхрийн улс төр бол яг харагдал уншигтал ирж байгаа байхгүй. Тэгээд ингээд дүгнэхэд өмнөх 20 жил ийм одоо тоглолт хийсэн байна те. Энэ хүн ирэх 20 жил яг энтэйг адилхан тоглолтууд ингээ хийгээд ингээ өгт бол энэ юу одоо шонгийн хоригдл вэ юм чи ингээд тиймэрхүү байдлаар явж байгаа шатэ те. Тэгэнгүүт таасан байна. Тэгэнгүүт нөгөө нэг хүмүүсийн маань нөгөө үйлдэл уншигтаад ирж байна гэдэг чи үр дүнг нь хараад эхэлж байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг анализийн одоо гол одоо давуу тал тэн дээр гарч ийн гэсэн үг шүү дээ. Дүгнэлт хийх боломж гарч ирж байна гэсэн үг. Өөрчлөлт дүгнэлт хийх боломжууд бас гарч ирдэг. Баримтууд ярьдаг гэсэн үг. Баримт ярьдаг, өөрөө ярьдаг тий. Хэлтэй тий өөрөө ингэдэ үүдээсээ одоо ингэ гэж байгаа гэдэг яриад ийн гэсэн үг. Одоо хамгийн одоо жишээ нь за энэ шинэ үеийн гол тоглогч гээд энэ хоёрыгаа бодвол илүү нөгөө гэгэн гэдэг юм уу та тий шүүмжилт өнцөг бариггүйгээр бичигдсэн л тий. Энэ дээр гэхэд нөгөө залуучуудыг яг дөнгөж улс төрт гарч ирж байгаа залуучууд тий шинэ үеийнхнийг бичсэн. Тэгэнгүүт бас л мөн ялгаагүй баримтууд дээр ингээд датан дээр аваад ингээд бичгээр энэ хүмүүс одоо цаашдаа хэн болох вэ гэдэг талаар одоо наа чи нөгөө жишээ нь цагаан өвгний бүгд л одоо амар баясгалан оюун эрдэнэ наа чи 20 онд бичигдсэн үг тий. Тэнгүүд энэ ном 20 онд хэвлэгдэж байгаа боловч яг одоо бичигдэж байгаа юу нь бол 1 жилийн өмнө уу 19 онд бичигдэж байгаа шүү дээ тий. Гэдэг ч юм уу тухайн үед нөгөө ялт байгуулж ергий сайд болоогүй засаг мас юу улсын хурлд яралт байгуулаагүй тий тийм төвшөнд бичигдэж байгаа. Тэгээ ингээд тодорхойлох боломжтой байд юм байна гэдэг нэг анзаарсан зүйл. Тий. Одоо залуучууд шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгч гэж байгаа шиг тий нийгмийн шинжлэх ухаан дотор хэдэд зарлаа авчиж байгаа. За ингээд оюун ухааны оргил ер нь хувь хүний оюун ухааны оргил хаана вэ гэдэг асуултанд хүн болгоо хариулаад явж байгаа. За шинжлэх ухаан бидний амьдралд илүү импакт нөлөөлөлттэй юу? Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухаан философи нь илүү импакт нөлөөлөлттэй юу? Улс төр илүү бидний амьдралд нөлөөлөлттэй юу гэдэг. Тэгээ энэ бүхнээс ингээд дүгнээд үзэхэд нөлөөллөөрөөч тэр оюун ухааны чадамжийг шавхаж бүр хувь хүний амьдрал үйл хэрэг эрсдлийг шавхдаг бүх нөөцийг шавхдагаараа угаасаа улс төр хүн төрөлхтний оюун санааны оргил гэж үздэг тухай би бас ингээд уншиж байна. Тэгээд ингээд ямар ч утгаар нь харсан те нэг математикч тэнцээ тоогоо заах магадгүй бидний утсыг угсрахад хэрэгтэй томьёоллуудыг гаргаж ирсэн баг. Магадгүй 60 жилийн дараа тэр нь ажил болсон баг те. Гэтэл энэ улс төр гэдэг эрх мэдлийн тоглолтыг ойлгож эрх мэдлийн тоглолтод оюун ухаанаа зарцуулна гэдэг бол угаасаа өмнө нь ч бидний өвгд эцс бол угаасаа хэдэн үеэр хийгээд ирсэн л зүйлээс юм билээ шүү дээ. Тэгээд энэ нөгөө таны хэлж байгаачлан энд нэг зүү тогтол байна. Макиавеллизм буюу энэ хорт могоон чуулганы дүрмээр тоглохоор бас Монголын нөхцөл байдал арай өөр байгаад байна гэдэг нэг юм харчаад шүү дээ. Тэгвэл одоо манай өнгөрсөн 20 жил, 25 жил, 30 жилийн хугацаанд амжилттай улс төр дээр үнэхээр явсан хүмүүсийн одоо тэр хортмогоон чуулганаас арай өөр монголжуулж тоглоод байгаа нэг ерөнхий
одоо шинжүүд нь те дундийнх нь тэр хүмүүстэй юу байгаа. Жишээлбэл үе үеийн лидерүүдэд үнэхээр олон нийт тэр хүмүүсийг эрх мэдэлээр байлгаж байгаа, намынх нь байлгаж байгаа тэр хүмүүс нэгмэл зүй тогтол бас байгаа гэж бодож байна л да. Миний таамаглал гойтлох тий. Яг өнгөрсөн хугацаанд бол популизм нэлээд хүчтэй байна л да. Тэгээ одоо цааш тач байх л баг. Энэ бол ерөөсөө байдаг зүйл. Хэн одоо популизм хийж чинь тэр нь одоо олон масса дагуулж явж байна. Нэгдүгээрт байна. За хоёрдугаарт нь яг элит төвшний улс төр гэдэг юм уу? Элитүүдийн орон зай уг нь бол яг юугээрээ бол их баг байх юм шиг харагдаж байгаа. Одоо юу гэдгийг манай одоо нийгмийн сэтгэл зүй те хөрс төр гэтэл энэ популизмын дараа орох хэмжээнд өндөр байна. Өөрөөр хэлбэл нөгөө л даван тайж нарын бүлэгч гэдэг юм уу те нөгөө л одоо залгамжлагч нар улс төр дахиад гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол баг популизмтойгоо баг энэ тэнцүү хэмжээний одоо юг бий болгож байна. Аав нь улс төрч байсан учраас хүүдээ заагаад өгсөн. Тий, залгамжлагч гэдэг ч юм уу те. Нэгдүгээр хоёрдугаарт нь мөнгө. Тэр чинь мөнгийг атгах чинь тийм ээ. Олон нийтийн одоо санаа бодлыг худалдаж авч болж байна гэх юм уу? Тийм одоо улс төр бас яваад байна. За 3 дугаарт нь одоо яг нөгөө одоо юугээр нөгөө баатрын зам л те ажимчөөр тэгж гарч ирж байгаа хүмүүс бол бас байна. Тий одоо юу гэдгийг тэр нь бол тэмцэгчд гэдэг юм уу те. Тийм байдлаар. Нэг ийм 3 зүгээр нэг нийтлэг зүйл байна уу та гэж харж байна. Яг зүгээр нөгөө төрийн албаар жишээ авах нөгөө яг мерит байдлаараа ингэж явж исэн гэдэг юм уу. Тийм улс төрчдийн хувьд бол ер нь нэг тийм лидер болж тавааж гарахаасаа илүү тэгээ нэг дунд төвшин сайд болдог ч юм уу те. Тий ер нь улс төрийн өндөрлөн тэгэл нэг хаагдчих шигтэй нэг иймэрхүү төр зэрэг байна гэж байна. Тэгэнгүүт эн чи одоо номер 1 2 3 дээр сууж хүмүүсээ бодоод байна л та. Эдгээр яг нөгөө хунтайч нар биш байгаа байхгүй. 2 дугаар үеийнхэн биш. Дандаа 1 дугаар үеийнхэн буюу өөрсдөө одоо насан залуу байсан ч гэсэн яг нөгөө дайчны замналаар эсвэл улс төрийнхөө тоглоомын дүрмийн дагуу ингэж явж ирсэн одоо чинь оюун эрдэнэ 1 дугаар үеийн аав татдаг шүү дээ. Амар өсгөлэн өнөдөр улс төрийн тэмцэгчээр гарч ирж байгаа байхгүй те. Тэгэхээр яг нөгөө илүү нөгөө манай масууд хүнд одоо яг улс төрийн ирэх одоо төлөөллийн юугаа өгөөд ийн вэ гэдэг чинь л саяны 3 бүлэгдэл хуваагдчихна гэсэн үг. Тий. Тэндээс яг нөгөө товоож гарч ирж байгаа яг лидершип хэрэгжүүлж байгаа хүмүүсийн зам л бол тусдаа л да. Ер нь бол бүгдийн ч баг хэрэгжилж байгаа тийм мөнгөний чинь бүгдийн хэрэгжилж байгаа. Ингэж явчихна. Тэгэнгүүт яг би нөгөө улс төрийн нөгөө институт талаас нь л яриад байгаа. Тийм ойлгож байна. Тий, нөхдүүд маань өнгөрсөн хугацаанд 30 жил бол ингэж явж иржээ. Одоо хэрвээ энэ зүй тогтлыг ойлгочих юм бол бас өөрчлөлт болмоор санагдаад байгаа байхгүй тий. Өөрөөр хэлбэл за аав нь одоо өстөрч байсан бол хүн заавал ингэж ирэх мэтлээ ингэж яваад ах. Ийм одоо процесс яваад ах юм үгүй мүү гэдэг сонголтыг жишээ нь хийх ёстой л гэж ойлгоод байгаа шүү дээ. Тий. Мас маань одоо олон нийт маань мас гэж ярихаар одоо бас буруу ойлгоно тий. Олон нийт мас шүүхэд тий. Яг хөө түүхэн талаас нь аваад үзэхэд манхан чинь нөлөө бүхий олон нийтэд улс төрч алтан уургийнхан жижилээд байгаа Чингис хааны шууд ухсааны хүмүүс ч гэдэг юм уу тий тайж гаргалтай. Тэр хүмүүсээ илүү нөгөө дэмжих хандлагатай. Энд чинь нөгөө манай Монгол үндэсний ондоошлол талаасаа бас харагдаад байна тий. Гэтэл нөгөө талдаа институцийн зарчим энэ нөгөө сурын соёл иргэншлийн улс төр гэдэг зүйлийн үндсэн зүй тогтлыг бид нэр бас тодорхой хэмжээнд эндээ отоо тий мундаг хүний хөвгт мундаг байдаг юм аа гэдэг нэг юм амьдралын энгийн зүй тогтлыг л бас олон нийт институцийн зарчмаар тэр хүмүүсэнд ороосоо гарч ирээд ингээд явчихаа л гэдэг шудраг юм л хүсэж байна шүү дээ. Тий. Одоо яагаад тэгэхээр одоо яг энэ улс төрийн тоглолт гэдэг юм уу тоглоом гэдэг юм уу те энэ явж байгаа дүрм нь ийм байгаад байгаа учраас энийгээ дагаад нийгэм бас яг тэгж явж байгаа байхгүй. Өөрөөр нийгэм бүтц одоо баян хоос ингээд улмал ялгаа цаагийн үүсэж чинь тийм үү. Эн чинь өөрөө энэ улс төрийг сонирхгүй байгаа гэдэг юм уу. Энэ процесстэй чинь яг цуг яваад байгаа учраас эн чинь зүгээр нэг одоо нэг тэр одоо баяны хүүхдийн тухай яриаггүй байхгүй тий. Эн чинь тэрийг дүр болгож авч тий энэ одоо нийгмийн юугаа дүгнэлж анализ хийх тухай яриад байгаа гэсэн. Тэгэхээр эн чинь нөгөө нэг зөвхөн нэг хэдэн үнийг л одоо яриа л тий. За энэ дээр одоо ерхий сайд хийж байгаа нэг хүний
юм уу хийжсэн нэг хүний тухай яриосоо яриа биш. Энэ бол эргээд нийгэмдээ яг ямар юу гэж байгаа вэ, үлдээж байгаа вэ, өвсгэж байгаа вэ. Тэгээд эн чинь нөгөө бодлого шийдвэр нь хүртэл тэрийгээ тааж энд ямар дүр гарснаас хамаарч бодлого явж байгаа учраас тий. Энэ аюу анхаарах хэрэгтэй. Энэ хүмүүсийн нөгөө олон нийтэд маш сайн мэддэг нэг энгийн юмнаар зүгээр тодруулах асуулт хажуугаар эргээд үндсэн сэдв рүүгээ ороод явна. Жагсаал яг үнэхээр хүмүүс бор зүрхээр ажигсдаг юм уу? Одоо тийм номон дээр яг нэг попын хаан гэдэг хэсэг дээр байгаа л да. Одоо бид нар чинь помидор, боошиг одоо тий бүхэл юмтай жагсаж үзлээ шүү дээ. Морьтой, машинтай, трактортай тий. Гэртэй тий. Тэгэнгүүт тэдний зорилгоудаа хангаж исэн жагсаал яг ингээд юухэр байхгүй. Зорилгоудаа яг одоо хангаж одоо юу гэдгийг биелүүлжсэн жагсаал маш хаврах. Зорилгод үйлчилж исэн жагсаалууд байдаг дандаа. Тий дандаа хэн нэгний зорилгод үйлчилж исэн ийм жагсаалууд. Тэгээд жагсаалаас тодорсон жагсаалаас бол яадаг гэхээр нөгөө яг нөгөө гудамж нэгдэг шиг бас төрж гарч ирдэг тий. Тэгэнгүүт тэр нь одоо үнэхээр яг арт иргэдэд төлөөлөөд тэрийгээ цаашдаа тууштай өргөлжилдэг гэхээр үгүй байгаад байдаг бас тий. Тэгэхээр энийг бас л яг л нөгөө судлаад ингээл юу хэлсэн таа. Энд чи жагсаалаас гарч ирж байгаа төлөөлөгч маань одоо элитийн улс төрлөө орох гэдэг нь шүү дээ Монголын тий. Тэнгүүд энэ чинь шал өөр дүрмтэй, илүү хаалттай тий. Энэ дэр ямар би нэг яриа сонсч ирсэн бэ гэхээр Монголын ирээдүйг одоо шийдэж байгаа шийдвэрүүд саарл ордон дотор гардггүй маа. Тусгаар тогтнолын ордон дотор гарддаг юм гэж хэлчихсэн байхгүй. Тэгэхээр цаад хэлэх гээд байгаа санаа нь тэнцээ ингээл 76 ингээл санал суудал ингээл улсын хурлын чуулганаар батлаад нь шүү дээ. Гэтэл бодит яг үндсэн шийдвэр нь аль үжээ нөгөө тэнцээ бол ингээд театр сценарий яваад байна гэж үзээд байна те. Үндсэн шийдвэр бол айл үжээ тэр цөөхөн хүмүүсийн дунд виски ууж байгаа ч юм уу ингээд гарцсан байгаа гэдэг ийм асуудлыг хэлдэг. Тий. Хувь дооны онол бол бүхэл газар байдаг л та. Одоо хувь дооны яг батлагдсан гэхээс илүү хувь дооны онолыг батлах боломжгүй байгаад байдаг тий. Одоо дэлхийн даяараа хүртэл одоо маш том үйл явдлуудыг бүгдийг нь хувь дооны онолоор тайлбарлаж байна. Магдлаа шүү дээ. Магдлаар. Тэгэхээр тэр чинь яг тийм юм а гэх ямар ч бололцоо байхгүй. Гэхдээ бол байх үндэслэл магадлал байгаад идэг шинжүүдэн тий. Сая болохоор нөгөө Америкийн нэгдсэн улсын USAID гээд байгууллага одоо бүх хөрөнгө санхүү транзакшн гүйлгээнүүдийг Elon Musk ороод ингээ харсан чинь нөгөө Hillary Clinton, Bill Clinton сангаар дамжуулаад мөнгө угаадаг. Хууль дооны онолууд яриад идэг байсан нөгөө хүмүүсийн магадлалаа, олон нийтийн магадлалаа хардлага нь 80% ингээд батлагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч нөгөө юугаар нь харах юм гэхээр нөгөө мөнгөнд гүйлгээг л харах хэрэгтэй юм байл л дээ тий. Тэгэхээр уул мөр баримтаар нь л хайж байгаа. Тэгэнгүүт ингээ гараад ичж байгаа тодорхой өөцөө юм биш юм байна. Одоо чинь тэгэл энд хэдэн давхар шийдвэрүүд гардаг гэл яриад байгаа шүү дээ тий. Жишээ нь одоо тэр Америкийн хоёр өндрийг мөрөгдөг тэр процесс хүртэл одоо хувь дооны онолоор чинь Америкчууд өөрсдөө хийсэн энэ гэл ярьдаг чинь тий. Ямар ч нотлох болцоогүй тэгсэн ирнэ ингээд ард олон нийтийн дунд ингээд яриад байдаг. Тэрэн шиг зүйлүүд манай Монгол ч гэсэн маш олон л байгаа л да. Одоо жишээ нь 7 сарын 1 гэлдэг. 7 сарын 1-ний юу мэдчихсэн тий 8 оны тий тэр чинь одоо маш олон цаанаа бас хувь дооны янз бүрийн таамгууд явж идэг. Гэтэ батлах боломжгүй юм байжтэй. Тэр тусаад тогтнолын ордныг шатаасан үйл явц ардын намын байр байсан шүү дээ. Махны байр байсан. Тий. Тэгээд 6 давхар байр. Өөрсдөө өртсөн юм ааж гэж ярьж ах шиг тий. Гэх жишээ нэг. Гэтэл бидэрт баримт байхгүй учраас тэрийг үнэн гэх үндэс байхгүй. Тий. Гэхдээ хувь дооны онолын нэг сонирхолтой тал нь үнэн байх боломжтой магадлалуудыг ингээд санал болгоод байдаг. Тий. Та хувь дооны он судлаач юу? Ер нь магадлал үүсгэж байгаа юм чинь нэг хэсэг л болоо явчих чинь тий. Нэг хэсэг л болно шүү дээ. Одоо эн чинь яг ингээд нөгөө хүмүүсийн ингээд бичгээр энэ яагаад энэ хүн одоо жишээ нь тэр албан тушаал дээр тавигдсан ямар үндэслэл байсан хинтээ ойр байсан тэргээд ингээд судлах болно. Тэгэл ирэхээр нөгөө нэг өөр ирэхгүй хуйлдаан ингээд дүр зураг хуйлдааны шинж тэмдгүүд
ингээл орж ирнэ л дээ. За одоо адаглал ингийн тулд ийм одоо зүйл хийсэн юм байна. За Эхний одоо гарч ирсэн одоо юу гэдгийг зүйл нь үндэслэл нь нөгөө хуйлдаан байсан юм байна. Тэгээд цаашаа нөгөө нөхөр маань өөрөө дүрээ бүтээгээд ингээд тэр боломжийг ашиглаж явсан юм байна гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө маш залуугаараа ч юм уу хэнийг мэдгүй хүн Монгол банкны дэд ерөнхийлөгч ч гэдэг юм уу те. Ингээд улс оронд нөлөөтэй одоо юу гэдэг статус байр суурь тавигдчихаар тэгэл олон нийтийн асуулт энэ тэндээс гарч иж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь за хэний өгтөө гэл нөгөө ар хэрэгс нахуулаа судлаад байгаа асуудал байна. Одоо баримтлагдаж ирснээс хойш яг хэрэг юм нэг сүртэй. Шуган тарихгүй чимээгүй байгаа одоо бадамж унаа гэдэг юм байна тий. Одоо ч баримтлагдсан юм уу? Одоо бол сол байгаа. Гэхдээ бол баримтлагдж ирсэн нөгөө шуу ажиллагаагаар. Зөв. Тэгээд тэр хүний одоо юг донж унаа гэд бичсэн л дээ. Тэгэнгүүт одоо тэр чинь яг жинхэнэ схемүүд чинь харагдаж байгаа жишээ тий. За. Одоо юу гэдгийг яг тухайн үед шүү дээ. Тухайн үед 2008 онд бичиж илүү 7 онд бичиж илүү тухайн үед ердөө хүнс хөдөө аж ахуйн сайд гэдэг албан тушаалтай хотын менежер хийжсэн. Тийм л одоо намтартай. Тэгээд маш одоо даалттай. Өөр баг мэдээлэл хүмүүс мэдхгүй. Тийм хүн байсан. Тэгэхэд тэр үед тухайн хүнийг одоо ингээд судлаад нийтлээ бичиж байгаа юм л та. Тэгэнгүүт яг ингээд судлаа бичингүүт тэр хүний одоо нөлөө зангараг гэдэг юм уу те. Улс төрд үзүүлж байгаа нөлөөлөл бол асар том байсан. За жишээлбэл үгүй бүх одоо албан тушаал, бүх одоо хотын томилгоо те. Бүх компани одоо юмуд газар гэдэг ч юм уу те, газрын одоо тухайн үед чинь одоо маш олон баячууд гинт тодорсон те. Одоо энэ зүйлээ одоо нөгөө маш олон байгаа штэ. Одоо хамгийн наазах нь одоо нөгөө нэг алдарт наранхүү эко констракшн тийм юм даа маш олон мөнгөтэй хүмүүс те төрсөн бий болсон хотоос те их маш өргөн одоо газруудтай лицензтэй тийм хүмүүс гинт те бий болсон баярхаал ингээл цацаад эхэлсэн те. Гэтэл энэ хүмүүс ямар их мөнгөтэй юм бэ гэж бодож итэл те. Тэрнээс цаад том нөлөөлөл цаад юу хэрэгжүүлжсэн үнэ одоо мань хүн байж байгаа жишээтэй гэдэг юм уу. Их мэдлийг бүр системжүүлсэн тий. Институт гэдэг чинь институт ч айгуу гоё хүмүүсийн төлөө байгуулга шүү дээ тий. Гэхдээ энэ бүхэн юу гэдгийг яг одоо юу гэдэг сэтгүүлч Монголын нөхцөлд бас сэтгүүлч бол ингээд мэдээлэл янз бүрийн мэд суулуулад юу гэдэг баримтжуулах гэдэг юм уу яг тийм гүйцэтгэх ажиллагаа тэр явуулах боломж байхгүй шүү дээ тий. Тэр үүднээсээ бол одоо таамаг төвшинтэй байгаа байхгүй юу. Одоо юу гэдгийг ийм схем явсан юм байна. Ийм холбоотой юм байна. Ингэ тийм байна. Энэний одоо төрөвч ийм одоо хэд бичээр дамжт юм байж гэдэг юм үү те. Би тэрийг бол таамаг гэж хараагүй. Яг таны номуудыг уншиж байгаа. Яг тэгэхээр тэнцээ бол хэрвээ аливаа нэгэн дата өгөгдлийг буруугаар авсан бол тухайн хүний үндсэн мотив те одоо алсын араа химбэ шуналтай шуналгүйч гэх юм уу те нөлөөллийг буруугаар авсан бол тэр намайг 21 онд уншиж байхад 17 онд бичигдсэн ном тэгэд таарна гэхээр тэр бол таамаг биш байсан. Тэр бол яг л ванга одоо илүү юр бусын талаас нь тайлбарлах юм бол нөгөө талаас бол цэвэр цэцэн мэрэг оюухан байсан л гэж хэлэх гээд байна. Одоо ингээд заримдаа би нэг юунитээс болж байгаа үйл явдлуудтай холбогдуулаад намныхаа хэсгээс тэр сошиал тавьдаг л да. Тэгэнгүүт чинь л яг л болцсон. Юу юм чинь ванга юм хааш зэн ч юм уу. Тийм юм ерөөсөө биш ээ. Тэгээд түрүүний яриагаа үргэлжлүүлэхэд тэр Дон Жуна гэд бичижсэн. Тухайн үед Кавс 2007 онд штэ. Тэгэнгүүт тэр хүн бол зөвхөн хүнс үдэ аж ахуйн сайд хийдэг. Тэг маш даруухан баг юм ярьдаг тий олон нэгдээс тарт тий номхон тийм одоо гэнцгэм хоргүй тий тийм хүн л санагдаж байгаа штэ тий. Тэгээ тийм хүний чинь Дон гэд одоо мафийн толгойлогч байдлаар нэрлээд тэгээд ингээд Дон Жуна гэд нийтлээ гаргаад ингэж үжсэн. Тухайн үед бол өстой нэлийн том юм болчихсон. Дээрээс нь шүүх цагдаа гэж бас л болно шүү дээ тий. Ингээд юм болсон. Гэхдээ яг
тухайн үед би тодорхойлж исэн тодорхойлтондоо одоо хүртэл айгүй үнэнч байдаг. Одоо бат байдаг гэх юм одоо тий. Тэр хүн бол яалтчгүй том нөлөөтэй. Үнэхээр одоо тийм далд нүдэл хийж одоо тэгж явжсэн хүн гэдг нь батлагдаад байгаа байхгүй. Цаг хугацаа эрэх тусам. Тэгэхээр тэр 7 хонд би тэр зүгээр хүнсүд аж ахуйн сайдын хийжсэн алхмууд энэ улс төрийн одоо сүүдрийн засгийн газар байдлаар ажиллаж байгаа тэр юмыг бас олоод харсан байж та тий. Олоод ингээд сэтгүүл нэг сэтгүүлч тэр юг мэдээллийг бас олж авч болж байна. Тэрэн дээр ингээд юухэд тухайн үед хэрвээ засаг төр одоо юу гэдгийг өөр байгаа нөхцөл байдал өөр байгаа тэр нийтлэлийн дагуу мөрөөр одоо арга хэмжээ авдаг үнэхээр атагийн шалгадаг байсан бол эзэн хойно 2021 онд тэр хүнийг гадаадаас араас нь хөөж очиж барьж ирэх биш. Тухайн нөхцөлд тухайн хаа байсан бараг хэдэн жилийн өмнө юмтэй тий 10 хэдэн жилийн өмнө тий илрүүлээд авилгатай тэмцэх газар шалгаад тэр сүлжээ юмуудыг ингээд баахгүй болгоод ингээд нийгэмд тодорхой хэмжээний бас эерэг хөржилт бий болох юм боломжтой байсан гэж боддог шүү дээ. Би болохоор 2018 онд Монголын улс төрийн хүчний тэнцвэр одоо хуучин тий одоо тэр таны нэрлсэн тэр Миягомбиг бол бадамжууна ч гэх юм уу тий энэ хүмүүсээс дараагийн түвшинд гараад ирсэн бол одоо байгаа эрх мэдэлтэй хүмүүс. Тэгэхээр нөгөө одоо байгаа эрх мэдэлтэй хүмүүс чинь асуудлаа шийдэх хэрэгтэй болдог тий ингэн гот яалтчих нөгөө нөхдүүдийг л авчирж байгаа л тэгэл одоо хэрэг яах тохох ч юм уу тэгэл ингээл нөхцөл байдал явж байгаа. Яг л бодит байдал ингээл явж байгаа байхгүй тий. Хүчний тэнцвэр анх нэг талтай зүүн талтай байсан бол нийслэл талтай байсан бол одоо нөгөө талд руугаа шилжчихсэн асуудал байгаа. Тэгэхээр санаа нь бол яг ер нь бол яг сэтгүүлчд бол бас үүргээ гүйцэтгэж одоо мэдээлэл юмуудыг сайн үздэг гаргаж байсан шүү дээ тий. Гол нь тэрийг одоо тухайн үеийн эрх мэдэл гэдэг юм уу те. Тэр хараашуд бол ингээд зажлаад хэдэн хэсэг болгоод ач холбогдолгүй болгоод эсвэл одоо хүн амтнд өрөхгүй болгоод хүрэх замыг нь багсгаад ингээд бас ийм процесс болдог. Тэгээд одоо тэр 60 тэрбумын хэрэгч гэдэг юм уу? Тэр нийслэлийн одоо юуны сандын хэрэгч гэдэг юм уу? Энэ бүх жидүүч гэдэг юм те. Энэ бүх уг үндсэдийн болог нь бол сэтгүүлч тухай үед дээр бол хэлээл яваад иддэг байсан байдаг. Сайн зарахт. Тэгээ угаасаа хүчний байгууллагууд нь тийм мэдээж нэгдэлтэй юм чинь тэр чинь хэлэхгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр ялтчгүй л эн чинь зүгээр үр дагавраар нь тооцоод харахад л ийм том нөлөөтэй зүйл байна. Тэгэхээр энэ зүйлийг энэ аналитик гэдэг юм уу одоо тэ энэ баримтан дээр ажиллаж байгаа энэ зүйл уг нь Монголд маш сайн хөгжих ёстой л гэж хараад байгаа байхгүй. Тэгжиж эн чинь эргээд нийгэмдээ маш үр дүнтэй эерэг бол өөрчлөлтөд авчрах боломжтой. Хүмүүс зүгээр яг хүмүүс нэг нэр очсон үг байгаа гэдэг талаас нь гэдэг юм уу шүмжилж чинь гэдэг талаас нь хараад гадаад өнгөрөөд байгаа тий. Гэтэл цаад ийм одоо нөгөө юу нь маань хэрэгцээ одоо энэ дата дээр ажиллаж чадах юм бол тий. Айгуу том боломж бий байл шүү гэдэг. Юу вэ гэдэг мөнхийн асуултанд л хариулах гэдэг шүү дээ. Тэгээд таны хувьд зүгээр миний сонирхоод асууж байгаа асуулт. Нууцшвал тэр Дон Жунагийн хэрэгээс болоод ямар шүүх цагдаагийн маргаан, ямар нэхэмжлэл, ямар өр төлбөр, ямар хохирол хувь амьдралтай авч ирсэн. Тухайн үед яг ийм байгаа юм. Би чинь нийгмийн тал гэж 90 сар ажиллах сонин тэр үед гардаг байсан өдөр тутмын. Тэр сониндоо ажилладаг. Тэгээд гомдол бол яаж ирдэг вэ гэхээр сонин дээр ирнэ. Танаа дээр ийм нийтлэл гарсан байна гэсэн байна гэдэг хууль шүүх юм. Асуудал гарна. Тэгээд очиод тайлбараа өгнө. За та яагаад энэ хүнийг Дон гэж нэрлсэн юм бэ? Дон гэж одоо доромжлол юм уу те нэр хоч юм уу эсвэл бүтэглэг юм уу энэ одоо яг ямар тэгээд доторх баримтууд руу орно гэдэг ингээд детальчлаад ингээд тэр бүхэн дэр мэдээ тайлбаруудаа өгнө. За ингээд явна. Гэхдээ бол би ямар нэгэн байдлаар одоо ял зэм гэх юм уу тийм зүйл бол авч байгаагүй. Тайлбараа өгөөд үндэслэлтэй одоо өөрийнхөө зүгээс тайлбарлалтаа үнэхээр одоо яг баталж чадаагүй баримтуудаа бол би бол одоо шууд тэгсэн гэж бол бичээгүй таамаглал байдлаар бичсэн гэдэг ийм байдлаар ингээд явна.
Тэгээ тэгвэл та энийг одоо ингээд нотлож ингэж бичих хэрэгтэй шүү дээ. Ингэх хэрэгтэй шүү дээ. Гэдэг асуудал бас ярина те. Тэгэнгүүт тэр нотлох үүрэг нь уг нь миний үүрэг биш байхгүй юу? Миний ажил биш. Тий. Тусдаа бүтэн юм бүтэц ингээд ажиллаж байгаа ингээд юуж идэг. Миний үүрэг бол одоо тэр мэдээлэл юу байгаа бол нэг шалгах хэвээр биш үү гэдэг юм үү те. Нэг тийм өнцгөө өгч яхах нь чухал шүү дээ. За тийм байдлаараа явсан. Тэгээд тэрэн дээрээс үндслээд би ч нэг хэсэг бас сэтгүүлчээрээ ажиллахгүй 10 жил бараг болцсон уу та. Тэгээд ингэж явсан. Тэн дээрээс суралцсан нэг зүйл байгаа. Одоо тэр нь суралцсан зүйл нь энэ хоёр ном байхгүй юу? Одоо энэ хоёр номон дээр гарсан мэдээлэл одоо маш ноцтой дүгнэлтүүд нөгөө тодорхойлтоо те энэ хүн гэсэн баг гэдэг юмуд байгаа. Гэхдээ яг хуйлцсан өмнө очиход би унахгүй байдалтай гар өөрийгөө одоо бас хамгаалах хэсгэлсэн биш. Тий хамгаалах аль талаас яаж бичвэл би өөрийгөө бас юу вэ гэдгээ тооцсон гэсэн үг. Тэгэхгүй бол эн чинь миний надад би үүсэж байгаа эрсдлийг надаас өөр хэн ч өрөхгүй шүү дээ тий. Гэдэг талаасаа бас өөрийгөө хамгаалах тэр зүйлээ бас бодолцсон. Гэхдээ яг энэ ном гарч явах үеийн нөхцөл байдал одоогийн нөхцөл байдал хоёр бол шал өөр. Одоо бас сошиал нийттэй болцсон ингээд бүхэн хин нэг ингээд шууд хэлж чинь те шүмжээ ил тод өрнүүлж байна. Тухайн үед бол тийм байгаагүй. Засаглал ингээд нэг тал руу хэлбийцсэн те нэр хоч өгөх гэдэг юм уу нөгөө хуулийн хэрэгжлэний хууль нэдрэл талаас маш тийм хэцүү тийм нөхцөлд байсан. Одоо та бас ветеран байгаад шүү дээ ингээд шархтаад юм туулцсан сэтгүүлч байгаа хоёр те нийтэлж байгаа хоёр. Залуу сэтгүүлч одоо хэд бүсгүүчүүд ч үгүй юм эсвэл магадгүй нэг цаанаасаа үнний мэдрэмж нь арай өндөр мэдрэмжтэй байгаа. Тэрний араас явж байгаа мэргэжлээ сонгосон ч залуучуудс байгаа. Тэгэхээр сэтгүүлч нийтлэлч хүнийхээ хувийн дээр одоо өдийг хүртэл баримталж явсан. За би яг энийг л баримтлаад явхад эмээгийн хэлсэн гэдэг шиг тийм нэг тулгуур зарчим эргээд харахад нэг тийм зүйл байдгүй. Яг гоо тэр нь нөгөө сэтгүүлчийн өнцөг гэдэг юм да. Өнцөг сонголтон дээр гэсэн үг. Өөрийн хувь бодол гэдэг юм уу одоо тухайн баримтан дээр түшиглэж хийж байгаа үнэлэлт дүгнэлт тэр нь минийх байх гэдэг нь шүү дээ тий. Өөрөөр хэлбэл хэн нэгний одоо хийцэн дүгнэлтүүд байхгүй одоо тийм задгай мэдээлэл рүү би ороод очиж байна. Тэрийг боловсруулад би дүгнэлт болгоод анализ болгоод дүн шинжилгээ хийгээд ингээ гаргах гэж байгаа учраас тэн дээр яалтчгүй миний өнцөг орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ юм биш үү? Тий. Таамаглал юм шүү гэд ингээд хувь өнцөг орж ирж байгаа. Тэнгүү тэрэн дээр ерөөсөө зөвхөн нэг талыг барихгүй гэдэг л энэ хүнийг магтах эсвэл шүүмжлэх зорилго байхгүй гэдэг тэр өнцгөл их чухал сонголтын хувьд би талаа сонгоно гэсэн үг л дээ. За энэ хүний тухай бичиж байгаа юм чи энэ хүний талд орж энэ хүнийг магтах ёстой юу эсвэл яг уншигчийн талд буюу энэ мэдээллүүд дээр яг ийм юм шүү энэ юм шүү гэдэг үнэн байдал боломжтой. Миний номыг хүмүүс уншаад ингээд явж байхдаа магтсан хэсэг дээр нь ялгаагүй толгой тогтдог. Шүмжилсэн хэсгүүд дээр нь ялгаагүй толгой тогтдог. Ингээд толгой тогч надтай санал нийлж уншаасаа гэдэг л ингэж талаа сонгосон. Одоо их хүмүүс сонсогчдоо дамжиж авах бол их өөрөө дараахан хүн юм. Би бол одоо номынхын талаар контентуудын талаар ингээд хилүүлээд миний дүгнэлт юу гэхээр одоо нөгөө гол тоглогч 2 дээр үлээ 3 дээр үлээ 2020 онд бичгтээ одоо засгийн газрын тухай үед хэрэг хэрэглэлийн газрын дарга байсан. Хоёрт нь одоогийн ерөнхий сайдыг улс төрийн автор те систем загиддаг хүн гэл ингээл ерөнхий мөн чанаруудыг гаргаад хилцэн байх чинь. Тэгэхэд дараа жил нь ерөнхий сайд болоод явсан. Тэгэхээр ерөнхийдөө яг л онож бууддаг ийм том дүгнэлт хийдэг улс төрийн анализ хийж байгаа юм хүн байгаа. Зүгээр өөрийнхөө хийж байгаа анализыг бол маш даруухан ингээд тайлбарлаад байна. Тэгэхээр maaхан бас одоо би дараагийн асуултууд руугаа ингээд орохдоо яг гүнзгий тэр анализууд дээр нь л асууя гэж бодод байна л да. За ерөнхийдөө хүмүүс тантай санал нийлэхгүй фактууд дээр санал нийлэхгүй. Гэтэл таны дүгнэлтүүд магадлалууд дээр сүүлд нь санал нийлээд байгаа нь илүү таны постуудаас ч юм ажиглагтаад байна л та тий.
Тэгэхээр мэрэгэн буудсны л байгаад нь шүү дээ. Тий язаарч гэх юм уу те. Ингээд дараахан байгаа. Тий яг нэлээ олон юун дээр хөрхөн онцсон харагдаад байгаа. Тэнгүүт одоо юу гэдгийг намайг ч одоо яаж энийг юусе мэдчихсэн юм уу яажсэн нөгөө хажууд нь тий нэг ингэн гэж яаж мэдсэж гэдэг юм уу. Тэнгүүт яг хамгийн гол нь нөгөө хүний хийч би түрүүний ярьдаг тэр дүр үүсээ дүр маань үйлдэл хийднэ гэдгийг тэрийг уншина гэдэг чинь өөрөө айгүй том одоо жишээ нь ингээд хин нэг нэвт мэддэг бол тэр хүн яг тухайн тохиолдолд ямар үйлдэл гаргах вэ? Тэгээд юу нэг үйлдэл хийнгүүт энэ тэрний тулд хийж гинэ гэдэг ингээд шууд мэдэн штэ тий. Тэгэхээр тэр л юм л да. Тэр л юм. Зүгээр тэр үднээсээ ингээд бичиж явах явцдаа нөгөө баримтууд дээр тулгуурлаад за мэдээж өнгөрсөн одоо зүйлийг томилж байгаа. Энэ хүн ийм зам туулчээ ийм юм байна. За одоо үед тэгвэл энэ одоогийн байр суурь процесс энэ. За одоогийн энэ байр суурь нь энэ хүнд одоо хангалттай тэр өсөл шунлыг өгж байгаа мүү үгүй гэдэг асуудал байна. Хэрвээ өгөхгүй бол тэр хүн ахаад үйлдэл хийх нь тодорхой. Үйлдэл хийхдээ энэ хүн зөв хийх үү буруу хийх үү гэдэг нь цар хүрээ нэр байх. Тий, уншигтэн. Тэгээ буруу зөв хийснээс хамаарат ирээдүйн тодорхойлогдож байгаа байхгүй. Тэгээд ингээ явахгүй. Тэнгүү тэр нь зарим улс төрийн шийдвэрүүд төр явж идэг. Тэ? Гэдэг ч юм уу. Тэр хүний чинь цаад шийдвэр гаргаж байгаа нөхцлүүд л далд тухамсар тий. Цаад нөгөө хүнээс гарч байгаа. Өнгөрсөн цагийн юмнууд байгаад байгаа шүү дээ. Одоо тэнгууд амар баясгалан бол шал өөр тийм одоо хурц юм характер ихгүй маш тийм одоо тооцоотой. Тий тооцоотой хөдөлдөг өөрөөр хэлбэл яг тухайн үеийн одоо олц бол тэр хүн ерөөсөө сонирн биш гэдэг ч юм уу те. Тухайн үед одоо би яг нэг удаа одоо энэ олцсон төлөө энэ албан тушаалын төлөө ч гэдэг юм уу тийм байдал бол байхгүй байх жишээтэй ч гэдэг юм. Тэгэнгүүт тэр нь нөгөө улс төрийн шийдвэрүүд дээр гарч ирж идэг те. Гэдэг ч юм уу ингээд нөгөө хүмүүсийг ингээд хүнэх боломжтой улс төрчдийн нүд. Улс төрчийг дүгнж улс төр гэдэг чинь өөрөө нөгөө хүмүүс байгаа шүү дээ те. Улс төрч хүмүүсийг дүгнж ийна гэдэг чинь улс төрийн тоглолтыг дүгнэх бололцоог өгж ийна гэсэн үг байхгүй. Уг нь. Гэтэ энийг бол бүрэн одоо би ч гэдэг юм уу одоо манай зарим хүмүүс хийж байгаа боловч одоо ордлогууд хийж байгаа. Яг бол одоо ингээд нэг мэрэгшүүлээд ингээд хийцэн юм одоо юу бол бас байхгүй л байгаа юм л та. Уг нь тэгэж явал Монголын улс төрийн бас нэг тусдаа гоё сонирхолтой одоо салбар те юу болоод явах боломжтой. Яг түрүү нөгөө хоёлаа подкаст хэлэхэд ярьж ирсэн. Улс төрийн хэлийг маш гоё бидэрт энгийн болгоод өгöd байгаа байхгүй тий. Маш олон тэр чин энгийн манют бол ингээл пост эргүүлж явахта. За энэ нөхөр чинь өмнө нь яалаа 2 жилийн өмнө яалаа гэхгүй бүгдийг нэг доороос нөгөө хиймэл оюун ухаан одоо таны тархийг ашиглаад нь шүү дээ тий. Боловсруулад сайхан ингээд мэдээлэлтэй болчиход байна. За ерөнхийдөө нэг дундчаар 70-80% онж байна. За энэ нь одоохондоо надаа оюун санааны холтой хангалттай гэдэг ч юм. Гэтэл нөгөө Шоны мэрэгдийн протокол гээл те айхтраас хувилдааны он бол хар дагуулсан ном байгаа даа шүү дээ. Тэрэн дээр улс төрийн хэллийг бид нэр гойчууд гэдэг шүү дээ. Одоо бусад ерөөжүүдээс бусад ард түмэн зааж өгөхгүй. Гэтэл одоо тэр ерөөжүүдийн хүн төрөлхтний эрх мэдлийг судсыг натгаж барьж байгаа гол юмыг л үгэн та хүнд өгöd байгаа байхгүй юу? Миний дүгнэлтээр бол улс төрийн дүгнэлтээр. Тэгэхээр энийг одоо маа залуучууд маш гоё өөрийн бодлогож авах хэрэгтэй. За одоо бас нэг маа дамжиж явахт нэг гоё юм байгаа. Сот нууц номоо та харуулаач хүмүүст. За энэ их маргаантай ном байгаа. За ерөнхийдөө нь хоёлаа танилцуулж тий. Ер нь түүхэн атмануудтай их том хүмүүстэй сүмсээрээ очиод баримтд шатаа хийгээд сүмсээрээ очиж уулзсан байгаа. Та бөө юу? Бөө биш. За энэ номны тухай ярихад нөгөө юу л дээ. Хүмүүс ойлгодог юм л та. Яг юу ийгээд. Одоо жишээ нь өөрөө чи асуултанд гарч байгаа шиг бөө болоод тий онгод буулгаад тэгээд энэ хүмүүстэй ярилцсан юм уу гэдэг юм. Эсвэл цэвэр зохиол юм уу? Тий. Жохон дэш өргөж. Зохиол. Одоо зохиогоод бичсэн юм уу гэдэг юм уу? Тэгээд одоо энэ дэр жишээ нь ингээл ариг бөх.
хаантай очиад уулзсан. Очиад гэж. За үнэн шүү. Тэгээд ингээд нэг ер нь бол ингээд зан азар тий өндөргийн зан азар, солин данзан, бямбын ирэнчний чойн тий энэ хүмүүстэй ингээд ярилцж байгаа хэлбэрээр ингээд бичигдсэн ийм ном. Одоо ингээд тий ариг бүх гэдэг миний мөрөн дээр их бол бас Монголын хааны толгой тул үл бүхийнэ гэдэг. Нүуний нэг тийм бардам юмуд ингээд явж штэ тий философи явж гин гэсэн үг цаана. Тэгэнгүүт хэлбэрийн хувьд маргаантай. Өөрөөр хэлбэл ярилцлага гэдэг байгаа тий. Тэгсэн мөртлөө энэ яг одоо бодиттой тэр үнтэйгээ очиж ярилцчаагүй. За нэгдүгээрт хоёрдугаарт нь агуулгын хувьд энэ уран зохиол юм уу, сэтгүүл зүйн бүтээл юм уу гэдэг нь бас маргаантай. Тэ? Зохиол одоо ариг бүхтэй бол за одоо бямбын эренчингойч гэдэг юм уу, одоо харьцангуй нөгөө их сурвалж загтал ярилцлага одоо ном тохиомлтэй бүх их сурвалж мэдээлэл нь үлдсэн хүмүүсийн тухайд бол тэрийг судлаад асуултын ингээ оноогоод ярилцаад болдгийм байж. Гэтэл хаа байсан 13 дугаар зууны ариг бүх хаантай очиод ярилцахаар тэр үний үлдээсэн одоо загталж байхгүй тийм үү. Одоо хэлсэн үг гэх юм бол одоо за би ялагдсан учраас миний буруу, та ялсан учраас таны зүгээ товлоод тэгж хэлжээ нэг л үг байх жишээ тий. Их сурвалжууд дээр үлдсэн ганц үгэн дээр л байх жишээ. Тэгтэл бүрэн ийм одоо бүтэн ярилцлага хийцэн байж идэг тий. Тэгэнгүүт эн чинь тэгвэл баримтан дээр төшгөлсөн гэж хэлж болох юм уу? Чин зохиосон юм биш үү тий. Чин их сурвалж байхгүй байх чинь. Ингээд ийм жоохон маргаан байгаа. Миний хувьд болохоор энийг сэтгүүл зүйн бүтээл гэж бас боддог. Гэхдээ яг сэтгүүл зүйн бүтээл дотроо илүү сэтгүүл зүйн уг нь бол ашиглаж чадах юм бол сэтгүүл зүйд маш олон төрөл зүйл байгаа. Энэ одоо энэ хөргийн нэг хэлбэрийн памфлет гэдэг чинь бас л сэтгүүл зүйн нэг хэлбэр байхгүй юу? Хөрг дотроо хөрг найруулал одоо ярилцлага чинь өөрөө бас хөргийн нэг хэлбэр нь гэдэг ч юм уу те. Ингээд сурвалжсан тэмдэглэл, аян замын тэмдэглэл тэгэл ингээд задраж явна шүү дээ те. Тэнгүүд энэ хөргүүд дотроо улс төрийн шог буюу шогчлох, өгөөдөх байдлаар үннийг нь хэлдэг. Хэлбэр тусдаа агуулга тусдаа л яваад байна тий. Ингээд нэгдмэл юм яваад байгаа байхгүй. Одоо ингээд яг сэтгүүл зүй гэхээр зөвхөн л одоо сэтгүүл зүй одоо зөвхөн баримт үйл явдал дээр очиж ажилтдаг зөвхөн мэдээлэх үүрэгтэй гэж бас ойлгож болохгүй. Баггүй юу? Сэтгүүл зүйчин өөрөө маш олон үүрэг гүйцэтгэх ёстой. Тэрний нэг нь хэлбэрүүдээр дамжуулж илэрч байгаа. Тэгэнгүүт уран зохиол гэдэг тэнгүүд бас ялгаагүй уран зохиол дээр одоо илэрхийлэх маш олон боломжууд байна. Уран эзэн те сайхан үгийн сан ашиглах, утга найруулга гэдэг илэрхийлэлтэмжийн маш олон боломжууд байдаг. Тэгтэл энэ баримт гэдэг нэг үхмэл одоо за үхмэл гэж хэлэх юм чи хэрвээ тэрийг амьдруулахгүй бол сэргээхгүй бол маш чухал хэрнээ ашигладгүй нэг тийм номын сан одоо юунд зарагдсан гэд нэг баримтууд гэвтэж чинь гэсэн үг шүү дээ. Тэр навтаргыг ингээ ухаад ингээ сэргээгээд баяжуулах энэ боломж нь уран зохиолын энэ илэрхийллийн боломжууд төр байж байна. Энэ тэдэн онд тэдэн онд ингэж хот байгуулаад тэгээд тэдэн онд үхвэ гэдэг ийм одоо баримтыг энэ уран зохиолын арга хэрэглүүлээр ашиглаад хүмүүс сонирхолтой байдлаар сонирхолтой хэлбэрээр ингээд өгөх бололцоо байгаа байхгүй. Тийм одоо товч тийм одоо он заасан замлын товчоо хүн уншаад тэндээс юу ойлгох вэ гэхээр цээжилтгүүл юм бол сүртэй түүхийн мэдлэг авахгүй. Сонирхолгүй дээрээс нь тэр хүнд өгөөжгүй. Сүнсрүү шингэхгүй. Өгөөжгүй. Өөрөөр хэлбэл нэг үйл явдлын нэг онлын мэдлэгтэй болох гэдэг байгаа байхгүй. Тэдэн онд тэр чинь тэдэн онд төрсөн гэдэг яг мэдээлэл тухайн хүнд яг ямар хэрэгтэй юм бэ? Боловсруулсан юм юу ч байх. Тэр цаашаа мэдээлэл өгөхгүй байгаа байхгүй. Гэтэл тэр хүн тэр тухайн тэдэн онд одоо тэдэн онд нас арах хугацаанд түүхийн нөхцөл байдал ямар байсан, ямар одоо зөрчил тэмцэл явагдсан, тийм үү? Үзэл бодол нь ямар байсан, тэгээд ялсан юм уу, ялагдсан юм уу, яг зорж исэн зорилго хүсэл эрмэлзэл нь биелсэн юм уу гэдгийг одоо
илэрхийлэх тийм хэрэгцээ шаардлага байгаа байхгүй. Түүхийг тийм сонирхолтойгоор одоо залуучуудад уншуулах хэрэгцээ байна. Одоо бид нар чинь нэг агууд суугаал махаар шарж тойруулж идчих байхдаа үлгэр домог сонсдог байсан тий. Тэгэхээр имийг ингэж төсөөлүүлж энгийн болгож ойлгох тийм тархитай мэлэн шүү дээ тий. Тэгэхээр нэг стори явна, нэг хүүхэн инглээ гэвэл тэр айгуу сонирхолтой. Тэгэхгүй яг ингэсэн тэгсэн гэдэг хатуу баримтууд бол хүн сонирхолтой. Тий, хатуу одоо яг үндсэн баримтууд бол биднэрт их сурвалжийг л өгнө гэхээс биш өгнө. Түүнийг баяжуулж одоо ингэж хэлбэр болон агуулгын хувьд баяжуулах үүрэг бол одоо энэ дараа үеийнхэнд ингэж оногдож явах хэрэгтэй гэж байна. Одоо манайхан чинь их удирдахч хаадуудынхаа түүхийг шастар болгоод бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн хүний зүгээр л тэдонд төрсөн тэгжээ ингэжээ гэхээсээ илүү тэр онол философи хамгийн бүр маш тодорхой жишээ бол Монголын нууц гэж байна. Тэр бол хичнээн сонирхолтой, хичнээн одоо дотор нь маш их мэдээлэл агуулгдсан Монголын хэл хязгаар хүмүүсийн одоо зан чанар тэр одоо түрүүн өмнө чиний ярилцлаганд орсон намжимтгай бүр гоё задлж тайлбарсан байлаа шүү дээ. Тэр хүмүүсийн хоорондын зүгээр нэг жижиг харилцааг бичсэн нь тэр үндэстний бүр одоо ёс суртахууны те маш том имийг илэрхийлж байгаа тийм баримтууд болоод үлдсэн байх шүү дээ. Тэгэхээр тэр түүхийг яахааргүй тийм хэлбрээр баяжуулж, агуулгаар баяжуулж явах ёстой гэж ойлгодог байхгүй. Тэгээд тэрний л одоо оролдлого юм да бас л нэг ялгаагүй л оролдлого хийж байгаа юм хэлбэр. Гэхдээ энэ бол бас л ялгаагүй айгүй одоо амар гэж ярьдаг. Том зориг шаардсан. Энд ч одоо зүгээр нэг сэтгүүлч түүхөө нэвтрээд орчиж байгаа байхгүй. Тэгээд зүгээр нэвтрээд орхосоо гадна тэр одоо түүхэн хүмүүсийн үзэл бодол гэдэг юм уу одоо тухайн нөхцөл байдлуудыг ийм байсан гэдэг тэр үнээр хэлүүлж байгаа асуудал байхгүй тий. Тэгэхээр эн чи одоо бүр айгүй том яг юугээрээ ярих юм бол за энэ ч бол яхаа одоо юу гэдгийг шүүг цагтаа үүсвэл зарга маргаан үүсвэл одоо очиод тайлбарлаад ингээд өөрийгөө хамгаалаад ялж ялагдах асуудал. Энэ одоо бүтээл дээр бол гэтэл энэ дээр бол тийм байхгүй. Хэрвээ би алдаа хийвэл бүтэн бүр түүхийн алдаа хийх байхгүй тий. Таны хувьд одоо голдоглагч дээр ч тэр сууднууд дээр ч тэр голдоглагч дээр бол улс төрийн хэллийг хүмүүст иргэдэд боловсруулж байгаа. Өөрийнхөө одоо төрмөл ур чадвараар сууднууд дээр бол бүр дараагийн төвшөнд бас нэг контент агуулга гаргаж ирээд. Тэгэхээр энэ ч нэг юм хайрцаглагдсан байгаа бидний олон нийтийн зүйлийг л хайрцгийг нээж өгöd байгаа л нэг юм дүрслэл тархинд буугаад байна л та. Тэгэхээр энэ зүйлүүд бол дандаа таны урд нэг хүн гаргаад ч юм уу явсан асуудлууд гэхээсээ илүү та өөрөө өөртөө хайрцаг нэгээд явсан асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдийн одоо манай дэлхийн подкастуудын нэг сор асуулт гэдэг байхгүй юу? What was your turning point гэлтэгдэг те. Таны яг эргэлтийн цэг, хамгийн хэцүү цэг өнөөдөр өөрийнхөө жинхэнэ одоо хараа нөхцөл байдлыг барьж авахд яг энэ бүтээлүүдээс одоо эсвэл өөр амьдралын чи яг хамгийн эргэлтийн цэг нь юу байсан бэ? Эргэлтийн цэгүүд гэхээс илүү яг нэг үйл явдал гэхээс илүү зүгээр олон үйл явдал санаанд орж ийн. Ягаад тэгэхээр би чинь сэтгүүлч болохыг сонгосон сонголтоос ихсүүлээд за оюутан байх хугацаанд ажиллаад одоо дөнгөж оюутан ширээнээс гарангуутаа л одоо ерөөсөө улс төрийн аягүй том зодтон гэдэг юм одоо юу гэдэг тэр тоглолцол тийм нөхцөл байдал руу ер нь өөрөө ороод очсон байхгүй. Тэнгүүд одоо яг тухайн үед бол би энэ памфлет та юугаар бичээд эхэлсэн байсан. Өдөртмөн сонинуудаар хэвлүүлээд эхэлсэн. 2006 онд би оюутан нас төгсөж байгаа. Тэгэл 2007 онд яг цуврал памфлетууд гарч байгаа. Засгийн газрын инх болтын засгийн газар байсан. Тэгээ засгийн газрын гишүүдийг бүгдийн нэг нэгээр нь өдөр бүр штэ гол нь тэр чинь нөгөө сонин өдөр бүр гарч байгаа. Өнөөдөр нэг дугаар одоо нэг сайтыг хийсэн бэл маргаашийн дугаар дээр дахиад нэг сайт яг цувралаар гарч байгаа. Тийм богино хугацаанд эргэтэмтэй ажилласан гэсэн. Гэхдээ датаг нь бол өмнө цуглуулсан. Гэхдээ яг нөгөө нэг ингэж боловсруулах ажил чинь маш их хугацаа зарж байгаа тийм. Тэгээ нэг өдрийн дотор өдөртмөн сониноор ингэж цуурлуулж гарсан гэсэн. Тэр чинь 10 хэдэн сайттай байлаа да тухайн үед. Бүгдийг нь бичиж байгаа юм. Тэгээд ингээд цуурлаар гараад ирэнгүүт тэн дээр юу явдаг вэ гэхээр за нэгдүгээр гомдол санал гарцсан мэдээллүүдээр бол гомдол санал ойлгомжтой. Нөгөө нөхдөөчс та энэ юу болж байна яаж тэр үед тийм одоо нөгөө нөхдүүдэд одоо мигон би инх болтыг цааны дугуйл гэж бичиж байгаа шүү дээ тий.
заан шиг удаан хөдөлгөөнтэй тэгэл одоо ийм гэл харьцуулалтай ингээл бичиж байгаа шүү дээ. Тэгээ нэг суувал босхгүй гэл биччихээс яг тухайн үед л тэгэл тодорхойлчихсан байхгүй. Тэгээ сая ажиллаа өгөх гэж юу болов тий босхгүй байгаас гэдэг ч юм уу. Тэгээд ийм юмуд хийж байгаа. Тэгээд гарсны дараа бол тэр санал гомдлож явна. Гараагүй дараагийнх нь гархан тодорхой болчихж байгаа байхгүй. Тэр чинь суурлаар тэнгууд нөгөө сайд нар чинь ингээд тоглоог өгчөж байгаа байхгүй. Наагч одоо өрөөндөө дуудаалаа яа авч явны нэтрэгээл ерөөс. Тэгэл ирэнгүүч гинт нөгөө нэг жоохон хүүхэд чинь нэг тим актер юм руу ороод очсон. Эн чинь та юм актер том юм байдаг шүү дээ. Тий за адаглал зүгээр нэг гарчгаа хэлчих ухааны юм яриа л тий. Сайдууд холбогдол эхэлж байгаа шүү. За маргаашийн одоо сонин дээр нөгөөдрийн сонин дээр за би гарах нь тодорхой юм байна. Миний одоо гарчиг ямар гарчиг байгаа вэ? Гэт нөлөөлөл хийх гээл тий. Иймэрхүү байдлууд дээр орж үзээд ингээ явчих. Тэнгүүт нэг жоохон шууд тэлэлж явуучих. Би чи ингээд гээд ингээд оюун санааны хувьд одоо юу гэдгийг бие таалтын хувьд нэг жоохон тэлэлж явуучих. За тэгээд тэрний дараа яасан бэ гэхээр би өөрөө хэвлэл мэдээлэл нь гаргачихар юм биш үү гэдэг ингээд жоохон тэгж явсан. Тэгээд хэвлэл мэдээлэлсээ 15 он хүртэл 9-с 15 он хүртэл хэвлэл мэдээллээрээ чигээрээ ер нь бол ажиллаагүй. Өөр зүйл хийж явцсан. Тэгээ 15 онд яг 11-с би ч нэг осолд орсон юм аа. Тэгээ тэр хугацаанд огт юугүй байж байгаа нэг уналтын зэгүүд ингээ яваад 15 оноос эргээд сэтгүүл зүйдээ орж ирсэн гэсэн. Тэгэл сэтгүүл зүйдээр орж ирэхдээ би ерөнхийдөө нэг жоохон өөртөө анализ хийсэн гэх юм уу та тий. За би ер нь хэрвээ миний хийж чаддаг юм юу юм бэ гэж бодоод ер нь яг энэ улс төрийн юг яг ном болгоод хэрвээ ингээд гаргачих юм бол нэгдүгээрт үлдэх юм байна. Хоёрдугаарт энэ өнгөрсөн хугацаанд энэ 30 жилийн тоглогч гэдэг юм уу одоо оройл гүйцэтгэсэн хүмүүсийн ямар нэгэн байдлаар тодорхойлох оролдлого хий гэж ингэж зорьсон. Тэгэд тэрний маань одоо үр дүндэл гол тоглогч ном гарсан л та. За тэгээд ингэж явж хахад энэ бол одоо миний нэг юутай холбоотой гэсэн сэтгүүл зүйн одоо өөрийн одоо тий чаддаг гэдэг юм уу мэддэг зүйлээ илүү одоо ямар хэлбэрээр байвал болох юм бэ гэдэг тал дээр хийсэн. Насаараа л хийсэн юм аа л хийсэн. Хийсэн зүйл. Гэхдээ мэдээж одоо тухайн үеийн нөхцөл байдлаар бол айгүй том зориг бол мэдээж бас шаардсан. Ямар одоо яриаг зэрж ном болгоо гартна гэдэг бол ингээ бүр ингээ хатаглаж байгаа байхгүй. Тухайн үеийг бүр ингээ тодорхойлоод ингээ үлдээчихэж байгаа утгаараа юу ирэхийг бол өстой таашгүй гэл нүд таниал гаргасан. За энэний хувьд бол илүү нэг сэтгүүл зүйн мэргэжлийн карьерийн гэхээсээ илүү амьдралын зорилготой холбоотой гэдэг юм уу та. Би одоо Дамжинжав гэж хүн ингээд байсан бол ямар нэгэн байдлаар за энэ хүн бичдэг байж одоо төрүүлцүүд өөрийгөө сорж исэн байна. Хэрвээ тийм юм бол нэг тийм шинэлэг бөгөөд одоо тийм өвөрмөц зүйл хийх ёстой. Гэхдээ тэр нь зөвхөн хэлбэрийн хувьд өвөрмөц байвал одоо зүгээр хэлбэр болчихно тийм ээ. Хэлбэрдэх гэдэг нь шүү дээ. Тийм байдлаар биш. Ер нь бол энэ нэг тийм агуулгын хувьд үндэсний одоо оюун санаа, ухамсарын хувьд би одоо жишээ нь ингээд Манлайбаатар Дамжинсран гэдэг хүнийг одоо шүтэж гэдэг юм одоо тийм биширдэг байхгүй түүгийн уншаад ингээд. Гэхдээ би тэр хүний үзэл санааг нь мэддэг. Энэ хүн яг юуны төлөө тэр босоогоор одоо гамгийн шорон насарсан л гэдэг. Гэтэл юуны төлөө яг үзэл бодол нь яг юу вэ? Үзэл баримтлал, чиг шугам, оюун санаа тэр нь юу вэ гэдгийг мэдэхгүй байж би ингээ хоосон байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ дээр нэг юм дутагдаад байна гэдгийг өөр дээр жишээ нь ойлгож байгаа. Тэгээд судалж эхэлж байгаа. За Манлайбаатар Дамжинсран гэдэг хүн ямар үзэл бодолтой юуны төлөө яваад ингээд үзэл бодол нь яаж ямар зарчмаар ингээ өссөн ч гэдэг юм уу те өсөлт нь яаж явсан гэд ингээд судлаад ирсэн чинь маш сонирхолтой юмуд надад
үүсчихсэн. Яасан гэхээр би хүсчихсэн асуултанд хариултууд аваадсэн. Ийм байсан юм шин. Ийм за баг ингээд нөгөө хүнтэйгээ ярилцж байгаа юм шиг тийм одоо ойлголтыг би авч эхэлж байгаа байхгүй. Хариулт авч эхэлж байна. Асуултынхаа. Та тэгэхэд яагаад тэгсэн? Яагаад одоо Хатанбаатартаа нийлж зэрэг хөдөлгөөгүй ч гэдэм үү те? Танд одоо яг хэдэн яг команд өгөхөд хэдэн зэрэг хөдлөх боломжтой байсан. Тэргээд ингээд өөрийн сонирхож ирсэн зүйлсээ ингээд асуухаар хариултууд та нөгөө тэгээ баримтаар бий болоод ирэхээр айгүй тодорхой төр зургүй болж байгаа байхгүй. Таны бодол ийм бодол байсан юм шүү дээ. Та чинь одоо тэндээс энд анх ингэж орж ирэхдээ ийм бодлоо өөртөлж ингэж орж ирсэн байна. Тэр хяхтын гэрээг та ийм учраас эсэргүүцэж ингэж ийсэн юм байна гэд. Ингээ бүх ойлголтоо аваад ирэнгүүт айгүй тодорхой нөгөө биширдэг хүн ойлголтынхаа нөгөө үзэл санааны хувьд ингэ нэгдэд ирж байгаа байхгүй. Тэгээд за тэгвэл нэг хүн босгож болж байгаа юм бол бусад манай одоо энэ үндэсний одоо оюун санааны маш том төлөөллүүд байна. Энэ хүмүүсийн оюун санааг авах хэрэгтэй юм биш үү? Хүрэх ёстой юм биш үү? Бүтээлийн дараа Монголын скетэн болон цаг үед одоо чухал шийдвэр гаргаж ирсэн тэрхүү удирдагч нарын одоо удирдагч нартай сүнсээр ярилцлага хийгээд сүнсээр гэхээр тэр үгийг одоо багал ашигламар юм шиг үү? За ашигдаад явчихсан. Ярилцлага хийгээд төсөөлөлтөө ч гэдэм үү те. Тэгээд баримтуудаар өөрөөхөө хүссэн асуултыг асуугаад баримтуудаар тэр хүний өмнөөс хариултыг өрж гаргаж ирээд боловсруулад ингэсний ард дээр Монголын удирдагч нар ер нь одоо зарим хүмүүсийн бичлэгчлэн те одоо тийм жоохон хөгийн талаасаа байсан уу? Яг хэн байсан бэ тэр бас ерөнхий дунджаараа. Бид тэр буруу ойлгож байгаа тэр гэп зөрүүнүүд нь их байна уу? Эсвэл харьцангуй гайгүй хантай ойлгодог ард түмэн байна уу? Одоо би бол наадах тэр чинь бол ямар нэгэн дүгнэлт бол ирэхгүй. Зүгээр одоо ийм нэг юм байдэн штэ. Цаазаар авах ял сонссон хүн сүүлчийн үеийг нь заавал сонсдог тийм үү? Сүүлчийн одоо өөрийгөө өмгөөлөх сүүлчийн ганц боломж өгдөг. Тэ? Өөрөө одоо үнэхээр одоо яг ямар учраас та энэ аимшигтай хэргийг хийсэн бэ гэдэгтээ тайлбар өгөх боломжийг олгодог. Гэвтэл түүхэн хүмүүстэй бид нар тийм боломж өгдөг. Шууд заазлаж авчдаг. Тэгээд тухайн цаг үеийн ямар байхаасаа хамаарат зүгээр бүр булшилдаг тий. Гэтэл тэр хүмүүст өөрсдийгөө өмгөөлөх гэдэг юм уу тайлбар тавих тийм боломж байхгүй юм гэж үү гэдэг асуулт байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг л нэг боломж нь нэг хэлбэр нь нэг оролдлого нь байгаасаа гэдэг үднээс гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл Юмжаагийн Зэдэнбал гэдэг хүн тэгээ яг тухайн орчинд нь тухайн нөхцөл байдалд нь очиж ярилцж байгаа учраас тэр шийдвэр тэр одоо зүйлүүд алхмууд яг тухайн нөхцөлд ямар үнэлэлтэйгээр гарсан бэ гэдгийг нь өөрөө л тайлбарлаж байгаа юм. Дүгнэлтийг бол хийхгүй шүү дээ. Ярилцлагын юм дээр бол. Тэгээд тайлбар өгч байгаа. Зан узар гээл одоо манжитаагаар орсон гэлдэг. Яг ямар үднээс та ингэж одоо манжитаагаар орсон бэ гэдгийг тэр хүнээр өөрөөр нь яриулж байгаа. Ямар нэгэн түүхийн одоо контраст түүхийн буруутгал байхгүйгээр тэнгууд одоо тэр хүн чинь өөрийнхөө зөв гэж бодож байгаа зүйлээ ярина гэсэн үг шүү дээ тий. Эсрэг талд нь галдан бошигт. Та ямар учраас халах руу дайрч байгааг яриулж. Тэгээ ингээд энэ хоёр хүний контраст онтраас яг үнэн гарч ирэх хэрэгтэй байхгүй. Энэ хүн нь болохоор ийм бодолтой байсан учраас ингээд цухтаад ингээд явсан юм байна. Энэ хүн нь ийм бодолтой байсан учраас гэд. Ингээд тэр хүмүүсийн альнийхэн зөв альнийхэн ч буруу гэх арга байхгүй байгаа байхгүй тухайн нөхцөлд бол. Энэ дэр нөгөө одоо Эдвард Редзинский ч гэх юм уу Николай 2 дугаар хаан Сталин эдрийг императорын архивт одоо тий Кремлийн императорын архивт сууж байгаа л яг баримт дээр дулгуурлаж дүр босгож ирээл ертөнцийг үзэл тий тухайн цаг үеийн улс төр нийгмийн байдал гээл ингээл биографи хийдэж штэ намтарчилдаг. Тэрнээс намтарчилж байгаа боловч арай л зүгээр бичиглэв зэтгүүл зүүн техникүүдтэй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө намтарчлал гэдэг чинь өөрөө хүн төрөлхтөнд тугаас байдаг л хэв жанр шүү дээ. Тэнгүүд одоо сууд нууц номон дээр ингээл би таныг нүдүүлж чагт байсан л та фэйсбүүк дээр яг далдуур байлаа шиглэл ийм байх хэвээр тий. Хит нөгөө романслал ингээл сүнс орж ирээл нэг юм яриад тий. Тэр мөрөн дээр бол би арай эсрэг байр суурьтай. Ягаад гэхээр чинь баримт дээр тулгуурлаагүй. Заавал тэр бодит факт баримтууд нөгөө талд нь бас нөхцөл байдал гэдэг ийм зүйл байгаа. Тэгэхээр зүгээр
сууд нууц номон дээр одоо үүсгэж байгаа ч гэдэг юм уу тийм хүмүүс дээр миний зүгээр хэлэх санаа бодлол энүүгээс дэлхий дээр байдаг common те намтарчлал гэж хэлмээр байна. Тий, дэлхий дээр уран зохиолын төрөл зүйл дээр ч байдаг, сэтгүүл зүйл дээр ч байдаг зүйл. Тий, Монголд яг юунууд ганц нэг үзэгдлүүд байсан. Яг ийм одоо ном болоод бүрэн хэмжээний бүх хүмүүсээ барьж аваад ингээд ярилцсан ийм зүйл бол байгаагүй. Тэгээд энэ дээр бол яг юу юм бэлээ. Би бол одоо энэ нэр томьёоны хувьд нэлээд эргэлзээтэй байдаг. Ичнээ гэдэг. Ичнээ бол нөгөө амьд хүмүүстэй ичнээгээр ярьж болно бас тий. Гэтэл эн чинь нөгөө нас орсон хүмүүсийн тухай байгаад байгаа учраас нэр томьёо бол ямар байхын чухал биш. Хамгийн гол нь энэ маань өөрөө яг нэгдүгээр түүхэн одоо баримт их сурвалжууд дээр үндэслэн байх ёстой. Хоёрдугаар ямар нэгэн байдлаар энэ маань өөрөө ахад их сурвалж болж болохгүй. Өөрөөр хэлбэл энэ дээр одоо ариг бүх одоо би ганцхан жишээл хэлье л да. Энэ ариг бүхийн ярилцлаган дээр сая би жишээ татдаг тий. Энэ миний мөрөн дээрх болвоос Монголын хааны толгойд бол үл бүх хийнэ гэд. Ингээд ариг бүх хэлсэн гэд дор нь хэлээд нэг яг баримт толгой цаашаа явчих бас болохгүй гэсэн үг байхгүй. Тий. Ерөнхийдөө бол одоо яг нөгөө хүмүүсийн ишлэл мишлэл ингээд зөндөө юмуд яваад идэг. Чингис хааны сургаал гэд маш их юм явж байгаа одоо юун дээр. Тэгээ тэр мөрөн дээр бол би жишээ жоохон эргэлздэг байхгүй. Тэр мөр бол миний тий тэр мөр бол одоо яг миний энэний дэргэд бол харцангуй барьцгүй гэж хэлнэ. Энэ бол тэрний дэргэд бол барьцтай гэж хэлнэ. Тэг ягаад тэгэхээр судлаад яг их сурвалж дээр үндэслээд ингээд бичсэн учраас тэгээ түүхч нараар нь уншуулад тий түүхч нар нь баримтаас зөрөөгүй байна гэдэг үнэлгээг өгөөд ингээд явж байгаа учраас тэр олон сургаалуудыг яриад суужсан бол одоо хэд хэдэн улс орнод өгнүүлгүүл гэж л би бодож илээсэн л та. Тэгэхээр жижигчээс та маш олон зузаан тохиомлууд зөвхөн Чингис хааны сургаал гэж бэлэг сургаал гэж ерөөсөө яг хэлсэн үг болгоод ингээд явж байгаа. Эрмитажид Чингис хааны бэлгэ гэд нэг их сурвалж ус байл л дээ Ёнгорны үе. Тэгээ тийм нэг бас их сурвалж байдаг гэж сонсч ирсэн. Тэгээд энэ ярилцлагыг уншихад бас нэг зүйл гардаг. Уншсан хүмүүс ингээд бодоод идэх байхгүй юу? Одоо юу гэдэг юм бэ? Цэдэн бол эхнэрээ магтсан байна. Гэж байгаа байхгүй тий. За та цэдэн болоос эхнэрийн талаар асуусан юм уу тий? Тий. Бас их сонирхолтой. Тэгээ эхнэрээ цэдэн бол магтсан байна гэ. Тэнгүүт тэр хүмүүс нөгөө түүхийн нөхцлөөрөө одоогийн нөхцлөөр ойлгоод байгаа байхгүй тэр хүн одоо юу гэдгийг өөрийнхөө цэдэн бол филатовгоо ингээ муулгуулж байгаа учраас тий одоо юу гэдгийг ингээд үнэлгээд ингээ ямар нэгэн байдлаар үнэлт орцсон үеийн сэтгүүгээрээ тэр ярилцлагыг уншаад ингээд дүгнээд байгаа байхгүй юу. Гэтэл тухайн үед Монголын одоо баг эзэн шахуу хүн өөрийнхөө эхнэрийн тухай ярьж байгаа байхгүй юу. Эргийн тухай ярьж байгаа гэдгийг ингэж нөгөө тэгж ойлгох хэрэгтэй байхгүй юу. Яг тухайн үеийн хүн ярьж байгаа. Тэгэхэр чин өөрөө яг хэлж байгаа. Тий, өөрийнхөө эхнэрийг одоо магтаж ярьсан байхад тэнгуү тэрэн дээр хүмүүс ууралж орж ирж жишээ нь танаар хараад байна шүү дээ. Автор ингэ биччихлээ гэж хараад байна. Жишээ нь энэ хүнийг магтлаа гэдэг ч юм уу тий. Одоо би жишээ нь одоо юу гэдгийг нөгөө бадам дөрчтэй одоо ярилцлага хийж байгаа. Явж байгаа байхгүй одоо дараагийн намууд юм үттэй төвтөр. Тэгээ тэр хүн дээр ингээд өөрийнхөө үйлдэлийг зөвтгсөн байдлаар ярина шүү дээ тэр хүн чинь тий. Ингээд яриад ингээ гарах нь л тий. Тэгтэл одоо жишээ нь над руу дайрах нь л тий. Одоо ингээ урагч төвийн урагч хүнийг чи инглээгээл ингэх нь шүү дээ. За хоёлаа ингээд яриад байвал яриад байх юм байна. Тэгээд юу яана? Ахтараа бас хэд хэдэн дугаар сайхан суучих гэж миний хувьд бол урьж байна. Та тэгээд цаг цаа боломжоор ирээд өөрийнхөө бас ярмаар байгаа зүйлс олцмоор байгаа зүйлс олцсаасаа гэж хүсэж байгаа. За ингээд сүүлд нь та яг зохиол бүтээлүүд зохиол яг нийтлэл бүтээлүүдтэйгээ холбоотойгоор ч гэдэм үү те Монголын улс төртэй холбоотой ч гэдэм. Яг нэгээ л би хэлж чадсангүй те. Энийгээ холцмоор байсан юм аа. Энийг л та үүдтэй ойлгуулах гэж ирлээ гэдэг тэр нэг зүйлээ хэлээ. Тэгээ ойлоо өнөөдрийнхөө подкаст яриагаа
байгаа. Өнөөдөр тэгээд ярилцсандаа ороод ингээд дэлгэрэнгүй хоёлаа чинь нэлээд дэлгэрэнгүй ярьд юм байна. Ярилцсанд баярлалаа. Хэлж чадаагүй санаа гэхээсээ илүү яг би нэг хүмүүст ойлгуулж чаддгүй нэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр өөрийнхөө хийж байгаа зүйлийг тайлбаргүйгээр ингээд шууд одоо өгчдөг гэх юм уу? Өөрөөр хэлбэл Хүүхэн хүмүүсийг тайлбарлаад байгаа юм. Өөрийгөө тайлбарлаж чаддгүй бас хоржонтой юм байна тий. Одоо жишээ нь ингээд яг гол тоглогч гэдэг ном байна, суут нууц гэдэг ном байна. Зорилго нь яг юу вэ? Яг чи одоо яг яах гээд жишээ нь хийж байгаа тий. Ямар 5 цаас хийх гээд байгаа юм уу? Тэгээ шүү дээ. Томчуудыг бичээд. Хэрвээ би одоо 5 цаас хийх гэдсэн бол гол тоглогчоо хэвлээл. Суут нууцаа бас хэвлээл. Одоо энэ ч гадар хүмүүс хайгаад болчихсон байгаа. Суут нууцыг нэг л удаа хэвлсэн 3000 хувиулээд одоо бол олдохгүй байгаа. Тий, байхгүй. Өөрт ч одоо байхгүй. Одоо би эргээд хүмүүсээсээ ганц хоёрыг авч архивлэе гэж бодоод байгаа юм. Гэх жишээтэй. Тэгэхээр бол мөнгө гэдэг юм уу одоо юу гэдэг цаг зуурын нэг зорилго бол надад их хойгуур байгаад идэв. Нөгөө яг хэлэх гээд байгаа санаа нь юу вэ гэхээр тойрож яваад байна. Хэлэх гээд байгаа санаа нь энэ бол зүгээр нөгөө нэг оролдлого ямар нэгэн ийм одоо хэрэгцээ гэдэг юм уу ийм одоо хөгжлийн дараагийн үйл явц хэрэгтэй байна. Сэтгүүл зүйдээр одоо жишээ нь зөвхөн мэдээ ярилцлага, сурвалжлага тэгээд нэг лайв чин сурвалжлагын нэг хэлбэр штэ. Ингээд тэгээ нэг араас нь хөөж тодруулах авдаг тий. Тэгээд тэр одоо араас нь хөөж гүйсэн сэтгүүлч нь мундаг сэтгүүлч гэж үнэлэгддэг ч гэдэг юм уу. За одоо юу гэдгийг эсвэл мэдээ боловсруулж ийн гэдэг нэг баг манипуляц. Зөвхөн мэдээ одоо ингээл зөвхөн одоо цаг үеийн шуурхай мэдээлэл амжуулах нь сэтгүүл зүйн үүрэгч гэдэг юм уу. Тэгжил хэвэл сэтгүүл зүй одоо ингээд болж байна гэд ингээд явна гэдэг ийм ойлголт бол буруу гэж бодоод байдаг байхгүй юу? Энэ сэтгүүл зүйн бүх хэлбэрүүд байх хэрэгтэй. Сэтгүүл зүйн одоо энэ хаягдж байгаа энэ орхигдоод байгаа энэ хэлбэрийн төрөл зүйлүүд байж ич сэтгүүл зүйчний үүргээ бүрэн биелүүлэх байхгүй юу? Өөрөөр хэлбэл зөвхөн сэтгүүл зүй одоо мэдээлэл үүрэгтэй тэр соёнгийн гэрүүлэх үүрэг тэр одоо юу үүргүүд бол хойшоо гэд ингээд явчих юм бол энэ бол нөгөө туушрал болоод эцэстээ бид нөгөө алдсан зүйлсээ эргүүлж олж авахд маш их үн төлөх гэдэг байгаа байхгүй юу? Нэгэнд ингээд байхгүй болсон. Тий. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ төрөл зүйлүүд чинь өөрөө тусдаа нэг үүрэгтэй. Хөрөг гэдэг тухайн хүний одоо дүрийг одоо товч маш гоё сонирхолтойгоор ингэж илэрхийлэх юм үүрэгтэй байж хад памфлет гэдэг ингээд илүү нөгөө түүхэн одоо шийдвэр гаргаж байгаа улс төрчийг шүүмжлэх үүрэгтэй. Шүүмжлэхдээ одоо ёгтлж, өгөөдөж өөрөөр хэлбэл шууд хэлэхгүйгээр за одоо та ингээд зааны тугал гэдэг ингээ хэлчихээр нөгөө хүн өөрийгөө доромжилж гин гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм ээ? Доромжилж гин би ямар тугал юм уу? Юу нэтрэгээд. Гэтэл нөгөө хүний одоо улс төрийн шийдвэр гэдэг юм уу? Тэр хүний одоо баримталж байгаа байр суурийг бас цаагаараа өгөөдөж байгаа гэсэн үг байхгүй юу? Уг нь тэрийг сонсоод хүлээгээд авчвал магадгүй өөрт нь хэрэгтэй гэж болж байна. Одоо жоохон маневр хийхгүй бол та ингээд яг наад ингээд судал дээр байгаалах юм бол ингээд хэн нэгэн таныг ингээд түлхээд унах чинь шүү, унах нь байна шүү. Таны хөдөлгөөн маш удаан байна шүү. Маневр хийх чадвар тань дээр алга байна шүү гэсэн шүүмж байхгүй юу? Тийм байсан. Уг нь бол тий. Гэдэг ч юм уу. Ингээд уншаад улс төрийн одоо шийдвэр гаргаж байгаа нөхдүүдтэй ч хэрэгтэй ийм одоо нэг сэтгүүл зүйн төрөл байхгүй. Яг тухайн моментод тухайн бичсэн одоо аюуг уншаад ингээд явчих юм бол нөгөө үйлдэлээ засаад гэдэг чинь суудлаа засаад ингээд явчих хэвээр. Засал ном хийгээд байгаа байхгүй тий. Гэх жишээний. За одоо өөр одоо юу гэдгийг ярилцлага гэлдэг чинь дотроо ичнээ ярилцлага одоо хөөсөн ярилцлага гэтэргээд маш олон ярилцлагууд байгаа тий. Зүгээр тодруулах, speak out гэдэг хэлбэрүүд байж. Бүгд байж ич аян замын тэмдэглэгч чинь л маш том үүрэгтэй байхгүй. Тухайн үед яг ямар одоо юутай байсан бэ гэдгийг түүхийн бичгэлийн нэг хэлбэр байхгүй юу. Тэгэхэд одоо бол аян замын нэмэгдэл бүр ингээд байхгүй болцсон. Тэгтээ дэргүй би очиад
үдцэн газараа ахаад унших шаардлагагүй гэж боддог байгаа байхгүй тий. Битсэн хэлбэрээр уншихгүй. Би нэг чи очиод ингээд нүдээр хараад ингээд юу ч химиг заавал аян тамын замын тэмдэглэл гэж хэн нэгэн заавал бичих гээд тэрийг би заавал унших ямар хэрэгцээ байгаа юм бэ гэж боддог байгаа байхгүй. Гэтэл эн чинь таны үзэж харсан юм бол таны сэтгэл болоод тэгэл арчигтаад алга болоод ингэж байна. Гэтэл тэр аян замын тэмдэглэл бичсэн хүний сэтгүүлчийн нийтлэлчийн бүтээл чинь түүхэн бичгэл болоод тэ ингээд үлдэн. Тэгээд ингээд тэр одоо юунд явж хахад ийм шийдвэр гарч илаа, хүн ард нь ийм байла. Монгол одоо ийм одоо харилцаа холбоо тогтоож илаа гэдэг чинь ингээд түүхэн бичгэл байхгүй тий. Тэгэхээр энэ боловсруулж байгаа мэдээллүүдийг манипуляц гэж хараад идэл маа нэг угаасаа жишээлбэл захиалгаар бичдэг сэтгүүлч нэргээл тэгдэж шүү дээ тий. Тэгэхээр нөгөө аль нэг жанрыг барьж аваад зориглоод явахаар бас тэгдэг хардлага шүмжил байдаг. Тий, энэ жанрууд заавал байх ёстой л гэж бодоод байдаг учраас байхгүй байгаа жанруудыг барьж авч ерөнхийдөө ингээ орлого хийгээд байгаа байхгүй. Тэнгүү тэр нь өмнө байгаагүй зүйл учраас харьцангуй шинэ сонирхолтой ч шинэ очиж байгаа. Тэгээд дээрэс нь шинэ зүйл угаасаа л эсэргүүцэл дагуулдаг. Утгаараа явж гин. Ном чам ёсорол явж гин гэж хардаг шүү дээ. За энэ хүртэл ямар ч сан сонсогч үзэгч бидэнд одоо улс төр эрх мэдэл за сэтгүүл зүйн бичлэл нийтлэл за өөрийнхөө дотоод ертөнцөөс бас дэлгэж хуваалцсан хамгийн үнцэнтэй зүйлсээ хуваалцсан дамжиж явахдаа талархлаа. За миний сүүлийн дүгнэлт бол таны хувьд хайрцаг онгоолгож гэрэл гаргаж байгаа л тийм хүн байна. Ягаад тэгэхээр сэтгэлгээний хувьд хайрцаглагдсан байгаа. Заавал ийм байх ёстой гэдэг зүйлийг сүрж өөрийнхөө одоо үзэл бодол, туулал, зүрх сэтгэлээрээ тэр эрсдлүүдийг давж явж байгаа ийм л эрхэм хүн байгаа. Тэгээд хэрвээ өмнөд ямар нэгэн байдлаар та сэтгүүл зүйн нийтлэлүүдээ бас юу гэдэг хит ч гэдэг юм уу те нийтлэлийг бариад шодрог ёсны тэр мэдрэмж, үнний мэдрэмжийг алдагдуулж явсан бол өнөөдөр таны нийтлэлүүд те таны гаргаж ирсэн тэр гахалтай боловсруулсан магадлал одоо хувилдааны онол гэдэг бол өөрөө их дарах хэлээд байгаа. Би бол мэрэгэн ванга гэдэг байгаа. Тэгээд энэ зүйлс маань өнөөдөр цаг хугацааны шалгуурыг давахгүй. Нэг 2 жил 2-3 сарын шалгуурыг давахгүй байсан бахаа гэж бодож байна. Тэгэхээр за таны усын их зориг тэ дотоод хүчинд талархлаа. Ингээд та бүгдийгээ нийтлэлж сэтгүүлч дамжиж явахтайгаа хамт байдлахад миний хувьд бол маш сайхан байл. Анхаарал хандуулсан явдал баярлалаа. За баярлалаа.